гэж бодож байна. За тэгээ. Чи тийм ээ. За. За, урилга хүлээж авч ирсэнд баярлалаа. Булгаа. Болгон хэн блэ? Болгон. Будханы болгон. Будханы болгон. Өдриймэнд тэгээд юу хийдэг вэ? Манай булгаа. За би одоогоор болохоор Австрид амьдарч байгаа. Тэгээд тун удахгүй Монгол буцах төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд ерөнхийдөө болохоор энд ирсэн цагаас хойш бараг дийлэнх хугацаагаа мэргэжлэрээ ажиллаж өнгөрөөсөн. Тэгээд яг одоо болохоор Viva гэдэг архитектурын компанид архитектораар ажилладаг байгаа. Ахлах архитектораар ажилладаг. За би хараа танай юуны сайт руу шарсан. Ер нь бол 6 ажил үнцэн ажилтнтай. Манайх наачин бүр дээр яг одоо манайх нүүгээд шинжлэгдээд хүнэн нэгсээд би бүр хоёулахнаа байхад нь орсон гэж боддоо. За тэгвэл юугаа шинжлэгээ авах юм те би тэгэхэд шинжлээг наача одоо манайх нөгөө шинэ оффистаа яг би сайн нөгөө Bildungs Karenz авсан шүү дээ те өмнө хэлжсэн. Тэгээ Bildungs Karenz авахын яг авсны дараахан манайх шинэ оффис руугаа ороод тэгээ одоо манайх ингээд нөгөө структур нь өөр болоод өөрчлөгдөд эхэлж байгаа. Тэгээд нэлээд томорч. Би бүр яг 0-аас нэхлээл ажилласан. 0-аас нэхлээд ажилласан. 2000 хэдэн он 3 жил ажиллаж илүү 17 оноос орсон. Одоо ингээд 4 жил нь болж шүү дээ. За ажил орсон явц ямар хувай? Би болохоор өмнө нь болохоор Австрийн нэлээд том архин компанид ажиллаж байсан. Heinberg гэдэг. Тэгээд тэр ажлын туршлагаас нөгөө тэнд ажилласан нөгөө байдал нь болохоор юм байсан байхгүй юу? Маш том компани. Тэгээд нөгөө passive house, nachhaltig house гэдэг нөгөө эрчим team house-ууд төлөвлөлдөг. Тэрнгээрээ бүр ингээд номер 1 болсон team архин компаниас байхгүй юу? Тэгээд тэнд анх удаага би яг нөгөө мэргэжлэрээ ажилд ороод жил гаруй ажилласан. Тэгээд тэрнийхэн дараа ч гэсэн бас ажиллаад байсан нөгөө энэ ажилтайгаа давхар хийжсэн. Тэгээд яг л нөгөө тэн дээр би нэг төсөл эхлүүлсэн. Тэгээд тэр төсөл нь миний нэр дээр явж байсан учраас ингээд би нөгөө хамт ингээд хийгээ явуулсан байхгүй юу? Боломжоор зохицуулаад. Тэгээд тэнд ингээд ажиллаж байхад юу байсан гэхлээр том компани чинь ингээд хүн болгон юм нөгөө ав тайланг юм хилцүүдтэй. Тэгэхээр ингээд хөгжих боломж нь айгүй хомс байдаг санагдсан байхгүй юу? Надаа. Нэг л өөрийнхөө хилцсэндээ л байгаа юм шүү дээ. Одоо ингээд зургийн компани чинь шүү дээ. Манай архитектурын компаниуд чинь юм байдаг байхгүй юу? Эскизний шат гаргадаг хэлтэс байна. Одоо санаа барилгынхаа анхны санааг идэг гаргадаг. За тэгээд тэр идээ санааг нь эсвэл нөгөө янз бүрийн тендерт уралдаанд оролцдог санаа газар байна тий. Тэгэнгүүт тэрийг нь одоо зураг төсөл болгодог одоо байгууллагт одоо нөгөө хотын захиргаанд өгдөг хэсэг байна. Тэгээд тэрийг барьдаг хэсэг байна. Ингээд нөгөө тус тусынхаа ажлын мессен дээр л очиод яг ажилладаг байхгүй юу? Тэгэхээр том компанид орчхоор яадаг вэ гэхэлэр яг тэр хилцээхэн яг л тэр даалгаврыг хийнэ. Тэгэхээр хөгжих боломж нь жоохон бага. Өөр юм руу орж чадахгүй. Тэгээд би жил гараа ажилласныхаа үр дүнд болохоор юу гэж бодсон гэхэлэр жоохон нөгөө өөр бүр ингээд нөгөө энд одоо ингээд цаана яг юу болоод байгааг мэдмээр байсан. Тэгэнгүүт надад айгу тэрний дутагдaltaй санагдаад тэгээд би жижигхэн газар хайж эхэлсэн байхгүй. Тэгээд бас цалин нь надаас нөгөө том газар чинь начиг шинковод тийм ч өндөр цалин өгөхгүй. Тэгээд цалин ч гэсэн надад жоохон гологдоод би тэр хэдсэн бүр нэр ингэсээ бараг зөөгч идэг найзуудаасаа ч бага цалин авдаг гэсэн байхгүй юу? Гэхдээ яг нөгөө анх удаага намайг ажилд оруулж байгаа болохоор нөгөө мэргэжлэр ажиллах боломж идэг утгаар нь л би бүр амар уухан тас авч байгаа шүү дээ. Тэгэл ажилд орсон. Тэгээ нэг жил ажиллаад тэгээд энэ компанитайгаа нөгөө би нөгөө ажилд орох зар тавьсан байсан чинь энэ компани маань захирал над руу залгаад тэгээд очиж уулзаад тэгээд очиод уулзсан чинь ингээд дөрүүлээ байсан ингээд нөгөө яг дөрвөн толгой архитектортай байсан чинь салцсан байна л да. Ингээд нөгөө Viva гэж байгаа нь болохоор Венийн дөрвөн архитектор гэсэн үгний товчлуулахгүй юу? Яг үүндээ ромб тоогоор дөрөв гэдгийг ингэж хичээдэг Viva. Тэгээд дөрвөн архитектор байсан чинь хоёр нь нөгөө Цэлемени гэдэг ийм том бас архин компани болоод салцсан. Тэгээ манайх яг ингээ хоёр үлдсэн байж жахад нь би яг орж таарад. Тэгээд би бүр яг анх орохдоо бүр уучраа мэдхгүй яг нөгөө бүх юмн дээр нь оролцох хэрэгтэй болоод. Тэгээд яг нөгөө тендерт ч би оролцож болно. Хүсэх юм бол би харилцагчтай ч уулзаж болно. Барилгын талбай дээр ч би очиж болно гэх юм надад амар сонирхолтой байсан. Тэгээд нэгэн даалгавар хийгээд байдаг байсан болохоор ингээд амар удаа ажилласан. Тэгээд би энэ компанид орснороо одоо 8 тендерийн ард гарцсан. Тэгээд 8 тендер гэдэг чинь өөрөө дандаа сургуулийн барилга заяа амар сонирхолтой.
Сургуулийн гэж тэгэхээр одоо Венес гадуур гэсэн бас үгүй Венес ч одоо ингээ нөгөө 2020 он ч боловсролын жил гээд тэгээ 2020 он нөгөө одоо маш олон нөгөө барилгын ажил эхлэхээр одоо өнөөдрийг хүртэл ингээ тендер зарлагдсан байхгүй өнгөрсөн жилүүдэд. 4-р бицэрхэд 7-р бицэрхэд ингээд нөгөө дандаа шин билдингс кампусууд өргөтгөлүүд шинэ барилгуудын ажлууд зарлагдсан байсан. Тэгээд 7 тендерт ороод тэг ингээд анх учраа мэдхгүй эхнийх дээр бүр шууд 1-р раундасаа ингээд хасагдаж алга болоод тэг тэр чинь нөгөө хамгийн сонирхолтой нөгөө 3 одоо байгаа штэ тий. Тэгэхээр чинь манай хоёр чинь нөгөө том хүмүүстэйгээ ярих нөгөө байгууллагт ирж байгаа захиалгын тэнгуут би яг нөгөө тендерийн ямиг ингээд нөгөө санаа нь надаас гардаг. Тэгээ тэрийг өөрөө би хариуцдаг бараг шахуу ингээд нөгөө хариуцлага над дээр ирдэг гэсэн. Тэгээд манайх нөгөө хэдий жижигэн ч гэсэн нөгөө том Маркус гэдэг Шпигельфельд гэдэг тийм нөгөө том архитектортай хамтарч ажилладаг. Тэгээд тэр болохоор нөгөө одоо мэддэг бол Эрстэ банкны барилга шүү дээ. Эрстэ банкны кампус их гоё шүү дээ шилэн. Харин хүмүүс тэгээд тэр чинь тэр Пратрийн тэнд байдаг мөн үү шүү? Үгүй Эрстэ банкны кампус яг одоо манай гэрээ ажил Хафбан хофын хажууд байдаг байхгүй юу? Тий яг тий. Тэр одоо тэр хавийн ерөнхий төлөвлөгөө тэгээ тэр яг Эрстэ банкны барилгыг одоо зураг төслийн гаргасан архитектортай манайх байнгын юм нөгөө хамтарсан байдлаар ажилладаг. Тэгээ яг тэр архитектортай би ингээд тулд суугаад нөгөө санаагаа гаргаад ингээд өнөөдөр хүртэл 7 тендерт оролцоод явцсан. Тэгээд надад тэр амар туршлага болж байгаа юм чинь тэр чинь хөгшин настай архитектор маш олон юмны туршлагатай. Тэгээд нэг тендер дээр нь бүр зүрсээр агаад бүр ингээд үгүй миний зүг гэж нэг тендерт орсоод Түлнэр багт болсон тендер ахгүй. Тэгээд зүрсээр агаад нөгөө Шпигельфельд архитектор дургуул агаад. Тэгээд би зүрсээр агаад орсон чинь тэр тендер дээр 6 дугаар байрлуу 7 дугаар байранд ороод тэгээд бас хасагдсан. Тэгээд дараагийн тендер дээр нь настай өнийхөө үгийг даглаа. Ер нь л чиглүүлгээр нь л явсан. Тэгсэн чинь 4 дугаар байранд орсон. Шагнал байранд орсон. Тэгээ ер нь бол батсан шүү дээ. Ер нь л туршлага лээ. Би бол жоохон хийсвэр юм ингээд бодоод явсан. Гэтэ тэрнээс хойш нэлээд амжилттай манай тендерүүд яваад байгаа. Яг нөгөө өөрөө хариуцж идэг болохоор аюу гоё идэг. Гэхдээ бас хүлээн нөгөө юу хүмүүстэй хүлээн зөвшөөрөгдөөд тэр чинь бүтэн баг ажилтдаг. Одоо зөвхөн болж тээ. Тийм одоо ингээд Шпигельфельд архитектор байгаа юм. Яг нөгөө 7 хоногт 2-7 хоногт ирээд миний явж байгаа процессыг ингээд яг нөгөө их сургуулийн корректор шиг ингээд шалгаа явдаг. Тийм болж нэгнийгаа ингээд засчвал ингүүл хит хитэн вариант гаргана. Иймэрхүү санаа байна. Ингүүл яаж ингээд тэр чинь нөгөө тендер явдаг процесс нь энд бүр тендер ямар гоё явдаг гэж бодно. Ёо өстө манай архийн тендер үнэхээр гоё явдаг. Монгол хэлийг нэвтрүүлчихсэн гэж амар боддог ш. Тэгээд одоо нөгөө Шпигельфельд архитектор зөвлөгөө өгөн тэгснийхэн дараа ландшафт архитектортай харьцсан манайх 3 нөгөө ландшафтын компанитай хамтардаг. Тэгээд ландшафтын компанитай гадна төвчлөлтөө ярина. Тэгэнгүүтээ нөгөө галын аюулгүй байдлын компанитай одоо хичнээн тэр баригдахгүй байгаа ч гэсэндээ тендерийн төвшөнд бүгднтэй ингээ харьцаад бүх юмаа төлөвлөө явдаг байхгүй юу? Тэгээд галынхантайгаа ярина. Тэгээд нөгөө одоо барилгын хийцлээ ярина, тэгээд констракшнаа ярина. Гэвь бүх хүмүүстэй ингээд ойролцоогоор 7-8 байгууллага хамтарч нэг тендерт ордог байхгүй юу? Тэгээд тэрэндээ надад би байгууллага төлөвлөдөг байсан гэсэн. Тэгээд одоо манай компани тамраа доор зөндөө олон үнэтэй болж байна л та. За ахлах архитектор гэсэн шүү дээ. Тэгэхээр хэдэн ахлах архитектортэй танай? Манайх одоо Цолтан гэдэг нэг байна. Гэхдээ одоо ийм нэг нь болохоор манай хоёр ч нь бол угаасаа ахлах тэр хоёрыг чинь цалин бүр дийлдэхгүй тий. Тэгэнгүүтээ Цолтан гэдэг байгаа тэр болохоор одоо нөгөө илүү хоёр одоо би манайх одоо ингээ хоёр хуваагдсан маа гэсэн. Одоо нөгөө том өргөжж байгаа болохоор би болохоор илүү идэ шин санааны одоо тал дээр нь ажилладаг барилгын анхны суурийг нь би гаргадаг. Тэнгүүд Цолтоноор болохоор ахлуулсан баг нь болохоор яадаг вэ гэхээр нөгөө юу яадаг. Одоо тэр барилга маань баригдах шатны зураг төслийг гаргадаг гэсэн. Одоо нөгөө илүү ажлын деталь техникийн зургуудыг нь илүү ахлаад ингээ явдаг гэсэн. Тийм. Тэгээ сүүлд бас нэг охин орж ирсэн. Гэхдээ тэр охинтай би одоо яг нөгөө зөрөө таарсан байгаа. Тэгээд яг сайн мэдгүй байна. Билдингс карент авсан гэдгсэн шүү дээ. Тийм. Одоо нэг хэдэн хоногийн дараа дуусах чаг баг тий. Одоо тийм. Одоо хэд хоног. Билдингс карент аваад юу хийв? Билдингс карент ер нь байжгүй санагдсан шүү дээ. Надад болохоор хэрвээ ингээд нөгөө би болохоор яг ингээд нөгөө энэ хугацаанд ер нь яг унтаа унс гэхэд бидний дундл гэхэд 20 цагаас л уулна ажиллах ёстой. Гэхдээ би бол компанид бол 20 байтугай ажиллаж байгаа байхгүй юу? Одоо нөгөө
40 цагаас ч бараг илүү ажилладаг. Яг нөгөө тендерийн үеэр чинь бид нар шөнө 4-5 хүртэл суудаг багаараа. Тэгэхээр амар их ажилтдаг байж байгаа. Тэгэхээр тэгэж их ажиллахаар яг нөгөө хажуугаар нь ерөөсө диплом амжихгүй байсан. Тэгээд амжихгүй байсан ч гэж одоо шалтгаалч юм уу мэдхгүй. Хүн ер нь завгүй хатаа л их юм амжилдаг. Тэгээд амжихгүй л энэ гэж бодоод байсан. Тэгээд сая Bildungskarenz авъя гэж шийдээд тэгээд авсан. Тэгээд тэр хугацаанд өөрийнхөө нөгөө амжихгүй байсан дипломынхаа ажлыг амжилсан. Тэгээд Bildungskarenz чинь ажиллаж исэн нийт одоо сүүлд авсан 6 сарын ажлын цалингийн чинь 55%-ийг өгд юм байлээ. Яг ажилгүйдлийн мөнгө шиг. Дундж ийн одоо. Би ч болохоор нөгөө ангиштэлч юм уу биш болохоор нөгөө Freidienstnehmer гэдэг одоо гэрээгээр явдаг учраас миний цалин ингээ хэлбэлцэлтэй байдаг байхгүй юу? Ер нь манай архив салбар дээр ерөөсөө ер нь Freidienstnehmer-ээр л хүн ажилдаа авдаг. Ер нь хизээч нөгөө мэргэжлийн онцлог гэх юм уу? Тэгээд яг энэ салбар дээр болохоор яг ингэж нөгөө бүр одоо би бол одоо ингээ мастрын дипломыг авчуулал хүн намайг ангиштэлт болох боломжтой. Тэрнээс өмнө ямар нэгэн байдлаар тайл цайд инээ тэрэ бол байдгүй байхгүй юу? За. Тэгээ Freidienst дээр явдаг. Ер нь бол их компани тэгэж явдаг. Тэгээд тэгээ миний цалин дигэн дагантай байж байгаа. Тэгээ яг тэрнийх нь сүүлийн 6 сарын дунджаар 55% гэж авд юм бэл. Тэгээд тэр хоорондоо юу яаж болно? Greenfield-ээр арбайт нь олж ажиллаж болно. Тэгэхээр 460 евронд бас багтаад ажиллаж байна. Гэтэ юу гэдэг нөгөө Bildungskarenz-ийг бол байгуулагч заавал зөвшөөрдөг шүү дээ. Тэ одоо зөвшөөрөхгүй ч байж байна. Байгууллага зөвшөөрөхгүй ч байж болно. Гэхдээ байгууллагатайгаа сайхан ярилцаад ягаад гэвэл байгууллагаас чи ямар ч хохирол гарахгүй, байгууллага чиний стойрыг төлөхгүй, байгууллагатаас зүгээр л чи төр хугацаар алга болж яана л гэсэн үг. Зүгээр л байгууллагын нэртэй. Гэхдээ заавал тэр одоо хамгийн гол нөгөө хэрвээ ажлаас гарах юм бол нөгөө 1 сарын дараа нөгөө ажилгүйдлийн мөнгө орж ирдэг. Тэгээд заавал нөгөө AMS-д ингээл бахан лигцэнд нь суух хэрэгтэй, ингэх тийх хэрэгтэй, ингээл бивэр бөнгөчих хэрэгтэй. Bildungskarenz болохоор тэгдэггүй байхгүй юу? Тэгэхдээ миний сонсчснаар бол би бодох талхаар бас нөгөө байгууллагын бас нөгөө юунаас шалтгаалдаг юм шиг байна. Тэ ямар хэрэг илдэгээс шалтгаалаад тэгээд ажилчдаа бүгд юм шиг санагдсан шүү дээ. Заримдаа компани одоо чухамл надад сайн байдаг шүү дээ. Анх би ороод удаачгүй байхад миний төрсөн өдрөөр намайг Нью-Йорк явах онгоцны билетээр шагнаж маянаа л одоо чухамл байсан шүү дээ. Тийм үү. Сайн гэж хэлэхгүй л болохгүй. Одоо чухамл тийм байсан. Тэгэл манай хоёр захиалч нь уулан дэжвэ. Тэгтээ нэг астар зам маань гараад идэв ба ядаргаатай зайлшгүй юу. Тэр нь ямар зам жишээ нь. Манай яг нөгөө яг жинхэнэ том дарга нь болохоор герман байхгүй юу? Тийм бэл. Тэр эмэгтэй юм уу те? Тийм. Яг цэвэр герман, бүр яг цэвэр герман зан гарна. Мюнхен төгссөн гэсэн байсан байхаа. Тийм, бүр яг цэвэр герман, бүр цент тоолдог шүү дээ герман зантай. Тэгтээ бас центийн тоолоод бас юу гэж өгсөн байж тээ. Тийм. Герман зантай. Үйл арга хэмнэлт. За, мастрын ажиллагаа ярьсан. Тэгэхээр мэдээж мастерт сурдаг бол тодорхой тийм ээ. За, их сургуулийн Монголд шүтээс төгссөн юм билээ тий? Тийм, шүтээс төгссөн амар баярлж явдаг. Манай сургууль маш сайн сургууль гэж би боддгоо. За, манай мэргэжлэр бол ямар ч лсэн маш сайн байсан. Нэг манай нэг өмнө дугаарлаас оролцсон Сэлэнгээ бас шүтээс юм магтсан. Шүтээс бол яг ч үгүй сайн миний төгс одоо ямар гэдэг мэдэхгүй л дээ. Тэр чинь оноор заримдаа сайжаал заримдаа моддаг шүү дээ тий. Намайг төгсөх жил бол би одоо маш их гоё багш нартай байсан. Тэгээд би одоо мэдгүй багш нарын заасан юмыг энд ирээд хүртэл одоо нөгөө манай Пүрүүртэн гэдэг багштай байхгүй юу? Шүтээсээ. За өстө би тэр багштай одоо би шүтээсийнхаа маш олон багш нарт баярлж авдаг. Тэгээд жишээлх юм бол Пүрүүртэн гэдэг багшийн хичээл яг тэр багшийн хичээл энд жишээлбэл орж явах жишээний. Тэгэхээр аврыг хичээл одоо нөгөө зүрх хичээл ордог штэ тий. Бид нар чинь ингэдэг байхгүй юу? Монголоос ирж байгаа оюутнууд чинь нөгөө Монголын кредит нь бага байдаг учраас зүрх ингээд нөгөө хідэн хичээл үзэх хэрэгтэй болдог. Тэгээ тэрнээр жишээлх юм бол Австрийн архитектурын түүх гэдэг хичээл орж байгаа нь тий. Тэгээ gender study гэх мэт нөгөө биднэрт үздэггүй хичээлүүд орж ирдэг. Gender study орд юм уу танд бас? Орно шүү дээ. Gender study архитектурын тэр нөгөө gender study гэдэг чиглэлээр авдаг байхгүй юу бас. Тэгээл ер нь бол одоо ring formalism methodology гэдэг ер нь маш олон хичээлүүд байгаа. Тэгээд тэр хичээлүүдийг ингээ харахаар жишээлх юм бол тэр архитектурын түүх мөнхийн хичээл одоо зөвхөн Австрийн түүх шүү дээ. Тэгэхэд манай Пүрүүртэн багш бол бүр яг л заацсан л байгаа байхгүй юу? Би тэрийг мэдээл байгаа байхгүй юу? Жишээлх юм бол тэгэхээр
би л багш нараар амар бах. Тэс айгуу сайн багш. Манай өвлөн багш байна, тунгаагч ер нь л сайн багш нартай. За. Тэгэхээр бол юу булгаа юу сурах гээд матертаа сурах гээд ирсэн тий Австрал. Яагаад Австрийг сонгоцсон юм? Ямар Германд л сурыг гэж батсан л тоо. Үнэнгээ л хэлье. Үнэнгээ хэлэхэд Герман сонгосон хүмүүс байна. Тийм үнэнгээ л хэлье. Германд л очие гэж батсан. Тэгсэн чинь нөгөө жоохон ядаргаатай төвхтэй байсан. Бичиг баримтны асуудал нь тэгээд Австрал бол харьцангуй гайгүй. Гэхдээ одоо би боддоо шүү дээ. Өө өстө Хорвогийн хамгийн гоё хотод ирээд амьдраад үзчихлээдэ гэж боддоо шүү дээ. Амьдралын чанар тэгээл одоо энэ урлаг уран сайхан гээл ер нь би л Австралид ирснээрээ харамсч үзээгүй. Би Германдас байж үзчихсэн. Нэглэн л одон олон газараар бид нар ирээд ингээ аялдаг шүү дээ. Ер нь бас аялна амдна. Тэгээ ер нь надад л Австрал бол үнэхээр гоё санагддээ шүү дээ. Яг хүмүүсийн тооцоол гэхгүй. Хүмүүсийн бид тийм дуртай биш. Чи найс хүмүүс л ер нь жоохон хөндөдөө ордог шүү дээ. Тэгээ яг нөгөө дундаа орчих юм бол гоё. Гэхдээ ихэнхдээ л жоохон юм хүүтэн шүү дээ тий. Юу л хувь бодсон ч гэдэг юм уу те. Ер нь өөр орны хүмүүс бүгдээрээ л Австри хүмүүсийн ерөнхий нөгөө юу нөгөө өстөө нөгөө амрын гэсэн царайтай юу явдаг гэж. Манай ажил дээр одоо ингэдэг байхгүй юу? Дандаа л гадны оюутнууд те гадаад хүмүүс одоо өнгөр хүмүүс байдаг байхгүй юу? Иранаас ирсэн. Тэнгүүд юу яадаг штэ. Бид нар ингээд ярангууд Австри хүмүүс сэтгэл хангалуун байдаг хүмүүс байдгүй гэл тэнгүүд бид нар бараг захирлынхаа нүүрэн дээр нөө Австри хүмүүс бол хамгийн онцгой хүмүүс байдаг. Дуудагтай хэлдэг байхгүй. Айгуу санаа зовмоор. Гэтэ ах вэ гайгүй. Ерөнхий тэр ч одоо тэгээд ерөнхий л юу юм да тий. Ерөнхий юугаар за тэгээд мастрийнхаа ажлыг бичиж байгаа гэсэн тэгэхээр ер нь бол төгсөд одоо тэгээд төгсөөл явлаа да. Одоо ингэдэг байхгүй яагаад ингэж удсан бэ гэдгийг хэлчихгүй нэрээ. Удсан гэж чи чинь гэхдээ 13 онд Австрид ирсэн юм шүү дээ тий. Ой би амар удаж байгаа байхгүй ингэсэн байхгүй юу? Би 13 онд ирээд тэгээд би 13-аас 14-ийн хооронд би ямар ч дойчгүй ирж байгаа шүү дээ. Тэгээд герман хэлээ сураад тэгээд чи тэгэхээр бас 1 жил гэхэд би бас 2 жил сурсан шүү. Тэгэхээр чи 2 жил сурыг гэж бодож ирсэн. Би бүр 2 жил сурыг гэж бодож ирсэн чинь манай гэрт асуудал одоо манай гэрт ээж маань насаараад тэгээд би манай эмээ ганцаараа үлдээ тэгээд би яалтчгүй хурдан төгсөх хэрэгтэй болоод тэгээд тухайн үедээ тэгж бодож ирсэн. Тэгсэн болооч амар удчихлаа. Тэгээд Монгол хурдан явах хэрэгтэй юм тийм учраас бушуухан шиг эпидэгээ өгөөд орё гэд тэгээд шалгалтаа өгөөд тэнцээд орсон байхгүй юу. Тэгээд ороод тэгээд би эхний би чинь семестрт дандаа 35-36 кредит цуглуулж авсан байхгүй юу. Тэгээд би бараг л эхний жил хагас 2 жилийн дотор бол миний бүх одоо энэ миний мастерын ажлаас бусад бүх хичээлээ би аль өшөө дуусгацсан. Тэгээд дуусгаснаас хойш би ингэж тувт ажиллаж байгаа байхгүй. Одоо сүүлийн 3-4 жил би ямар ч хичээл байхгүй ингээд дан зүгээр л ажиллаад яваад байгаа. Тийм тэгэхээр бол би уулнууд аль өшөө дуусгахаар байсан. Гэтэ би нөгөө бодохдоо яг жоохон ажлын туршлага хуримтлуулчих гэдэг нөгөө ажилд орсон. Тэгээд ажлын үеийн туршлага жоохон хуримтлуулчих гээд ингээ яваад гэсэн чинь жоохон шуналцаар агаад тэгээд жоохон удцсан гэх юм уу. Тэгээ одоо яг нөгөө ажлын туршлага гэх юм бол одоо нэлээд их болцоочоос одоо бол хангалттай гэж бодоо тэгээ одоо дуусгаж байгаа хгүй. Тэрнээс ш айл өшөө дуусна. Тэр чинь семестрт 35-36 кредит үзэл явахаар асуудалгүй ер нь дуусах байхгүй. Тэгээ миний голч ч гэсэн ер нь дайггүй байсан тэгэл. Тэгсэн хэдий боловч миний хувьд бол нэг амар удсан бол гэж би бодохгүй. 14 оноос хичээлж эхэлсэн байж тээ. Тэгэхээр 6 жил за тэгээд удаа. Мастер чи хэд гэдэг вэ? 3 манай мастер 2 жил байдаг л нэрээ. 2 жил байдаг. Тэгээд нөгөө манай бакалаврын зөрүү хичээлтэйгээ орох юм бол ер нь 2 хагас юм уу 3 дотор багтах байхгүй юу? Тэгээд гэхдээ би бол нь яг 2 жилдээ багтаагаал бүгдийг л дуусгацсан болно. Тэгээд амар удацсан. Гэхдээ тэрнээс юу яаж юулаа нөгөө мэрэгжлийнхаа дагуу туршлага юу яана гэдэг ч бас өөрөө чамд бол маш их зүйл шүү дээ. Тэгэхээр надаа одоо нөгөө сургууль сурснаасаа илүү л их юм одоо энэ дээр ч сурж байгаа юм чинь. Гэхдээ сургуульд үзсэн хичээл ч гэсэн яг ажлын талбар дээр бас хэрэг болдог л доо. Одоо манай бакалаврын зөрүү хичээлээс гэх юм бол ийм хичээл бас байдаг байхгүй юу? Барилгын хууль гэдэг хичээл.
Ямар ч газар очсон нөгөө хууль бол маш чухал зүйл байгаа байхгүй юу? Тэгэхээр барилгын хууль, тэгээд барилгын менежмент гэдэг хичээл бас байдаг. Тэгээд тэр хоёр хичээл яг нөгөө Австрийн норм дүрм дээр явдаг учраас бас 4 хичээл болж ордог. Тэгээд жишээлх юм бол тэр хичээл өнөөдөр бол би одоо ингээ харахаар миний ажлын талбар дээр маш их хэрэг болсон хичээлүүд өгөх байхгүй жишээлх юм бол. Хүнтэй харилцагчтайгаа яаж харьцах уу? Хэрвээ одоо нэг план нааж агаад хин нэг нь алдаа одоо интерьерийн зураг төсөлтөөр те хин нэг план нааж агаад алдаа гарах юм бол хариуцлага хин тооцох уу гэдэг юм уу те тэр чинь ингээ бүгд заагаад өгсөн хууль дүрм байгаа юм чинь. Амар хэрэгтэй. Юуны Монголд бакалавр төгсчүүд ажилласан юм уу? Эсвэл юу сурж байгаа явцдаа ажилласан юм шиг үлээ те? Сурж байгаа явцдаа ажиллаж байсан. Манай мэргэжил нүү тийм гоё давуу талтай байхгүй юу? Тэгээд нөгөө яг хөө сурж байгаа хастаа датлагжаа яваад байх боломж ч байдаг. Тэгээд багш нарын буйнд гэх юм уу энэ тийм багш нар маань амар гоё ажлууд олж өгдөг гэсэн. Тэгэл тэнд нь ажиллаад явдаг гэсэн. Тэгээд төгсчөөд дипломо хамгаалчаал яг дараагийн 7 хоногоос нь эхлээд бас нэг багш маань санал болгож нэг газар хэлээд тэгээд би Шунхлагийн нөгөө юунд охин компани S Development гэдэг газараас ажиллаж байгаа дэрсэн. Тэгээд юуны Монгол Австри хоёрын одоо ажлын байрны ялгаанууд юу байна? Хүмүүс нь ямар байна? Энд болохоор яг нөгөө бүх юм амар тодорхой. Нөгөө бүх юм тодорхой анх одоо ингээд бодохоор одоо гэхдээ Монголд бас энэ олон жилийн хооронд бол хөгжиж байгаа шүү дээ. Тэгээ харьцангуй хөгжсөн байгаа. Тэгэхээр ингээд нөгөө тухайн байгууллагын одоо ингээд байгууллагад очих юм бол зөвхөн датан дээрээ гэхээр нөгөө файлууд нь хүртэл ингээд нөгөө хоорондоо уншигдахгүй ч юм уу янз бүр байдаг бол Австрид бол бүх юм ингээд нормороо заасан байдаг. Жишээлх юм бол тэгэхээр ингээд ямар ч компани дээр би тэр компанид ажиллаад энэ компанид ирсэн ч гэсэн надаа мэдхгүй зүйл гарахгүй ч гэдэг юм уу тий амар тийм зохион байгуулалттай энд бол тэрнгээр дэлтэй Монголд юм маш хурдан явдаг учраас маш сайн гүйлгийн ухаантай байх хэрэгтэй. Энд болохоор жишээлх юм бол Монголд хизээч нэг зураг төслийг 3-4 жил зурхгүй. Хурдан. Тийм тэр чинь цаана банкны хүү мүү явж байгаа шүү дээ. Тийм юм байхгүй шүү дээ. Хизээч тийм юм байхгүй. Энд болохоор гэхлээр одоо за би анх энэ компанид орж ирээд хийсэн Лоренц Штайн гэдэг гудамжинд баригдаж одоо 3 блок 4 давхар барилга одоо 17 онд зураг төсөл хийсэн заяа. Одоо ч гэсэн зураг төсөл нь явсаар л байна. Гэ боддоо тэгэхээр амар удаа. Юм амар удаа гэдэг. Тэгэхээр жоох ядаргаатай. Нэг бодлоо. Тийм амар удаан. Тэгээ нөгөө бихээрдээ нөгөө захиргааныхаа төвшөнд очихороо бүр нөгөө удаан. Тэгээд юу амар л удаан гэдэг шүү дээ. Их удаан. Нөгөө юуны захиргааны төвшин дээр гэдгийг бол нөгөө виз сонголтын дээр манай монголчууд бол сайн л ойлгож авдаг тийм. Тэгээ яг нөгөө захиргаан дээр очихоор энэ Австри улс чинь нөгөө юу яадаг те дандаа нөгөө хөгжлийн бэрхшээлтэй ч юм уу настай ч юм уу тийм хүмүүсээ тавьчихдаг штэ те. Тэгэхээр эсвэл залуухаа туршлагагүй хүмүүс тавьчих. Одоо манай нөгөө барилгын нөгөө норм одоо нөгөө архивын газар гэж байдаг байхгүй барилгын одоо тэнд барилгын архив байдаг. Тэгээ тэнд очихоор дандаа л нөгөө тэр цонхны цаан сууж байгаа хүмүүс нь нөгөө бид нар чинь ямар ч барилга авахдаа нөгөө цуур зургийг авд юм чинь. Тэгээ очихоор дандаа л тийм хүмүүс байдаг. Хайшмаатай шүү бас гэхгүй. Тэгтээ их л удаа. За гэж. Тийм. Хайшмаатай шүү. Тийм. За Ашматекс за ажил дээр гэдэг нь ер нь хүндрэлүүд ч юм уу анх одоо нөгөө ирчээд гарч исэн зүйлс юу байна? Хүндрэл хэцүү зүйлс юу байна? Ажил дээр анх ирчээд ер нь аюу гоё аль байсныхаа ачаар би шууд ажилтаа болсон. Нөгөө анх би шууд нөгөө кетеринг хийж эхэлсэн. Нөгөө курс салон дээр монголчууд нэг хэсэг бүр бөөнөрөө хийдэг гэсэн шүү дээ тий. Тэгээд курс салонд нэг найд нөгөө Баатарханд байсан учраас аюу гоё нөгөө шууд надад ажил олдсон. Би тэнд амар баярлагдав. Тэгээд нөгөө дараагийн ажил тэр чинь тэгээ нөгөө тогтмол биш шүү дээ хангалттай биш. Би чинь 800 евроос ирсэн баггүй карманда. Тэгээд тэр чинь тэгээ байрныхаа мөнгөнд орчин тэгээд дараагийнхаа сарын цалинг олох хэрэгтэй байдаг. Тэр чинь амар хэцүү. Тэгэнгүүт тэгсэн бас бодоод байгаа байхгүй. Би чинь нөгөө Монгол түрүү хэлжсэн нөгөө гэрийн ажил хийж үзээгүй өссөн хүүхэд чинь би ч яг нөгөө хичээлэл хийдэг хүүхэд байсан. Тэгээд яг нөгөө гэрийн ажил хийж үзээгүй хүн чинь би бүр яг өөртөө зорилго тавьж авахгүй. За бодлого. Хоёулаа чаддаг юм аа л хий. Хоёлаа хүүхэд харж чадна.
За хоёлаа айл цэвэрлж чадахгүй, айлдаач туугуудаад яг өөртөөч туугуудаад яг уу те. Тэр бодлоо галтгоон дугаасаа хоёлаа ажиллаж чадахгүй. Тэгээд би яг тэр кетринг хийдэг байхдаа тэр хоорондоо нөгөө юу яасан? Хүүхэд хардаг байсан. Азаарч гэх юм уу би амар хөөхөн хүүхдүүд хардаг. Тэгээд жишээлх юм бол би нөгөө хил мот байгаа шүү дээ. Тэгэнгүүт нэг хүүхэд маань жишээлх юм бол дандаа л ном уншуулах дуртай. Өөр юу ч хийдэггүй. Бүр ингээл ном л уншуулдаг. Тэгэнгүүт надад амар happy амжаа. Би тэрийг чинь ингээл үнэн жаргалтай уншнаа. Тэгэл хилээд автна. Тэгээд нэг хүүхэд нь болохоор угаас жоохон болохоор унтаал. Тэгээд ээж нь нөгөө график дизайнер байсан болохоор гэрт нь амар гоё номнууд байдаг. Манай мэржлийн. Фөөста тэр мэрийг чинь үзэл ингээл их л гоё лайлуудтай байсан. Тэгээд тэрнийхэн дараа нэг удаагүй би тэрийг хийгээд байжгаад ажил хайжгаад нөгөө юу яасан онгоцны бодол дээр промошн хийж эхэлсэн. Тэгээд онгоцны бодол дээр промошн их чинь айгүй гоё цалин нэг сайтай жгүй. Тэгэнгүүтээ урамшуулал сайтай. Тэгээд ирж очиж байгаа нөгөө цагийн мөнгийг бас төлдөг. Айгүй гоё. Тийм. Тэгээд тэнд яг нөгөө англиар болон германаар нөгөө паспорт контролны цаана байгаа хүмүүст ингээд нөгөө тухайн онгоцны бодлоос зарлж байгаа промошн юу вэ те тэрийг ингэж тайлбарладаг мөн онгоцны нөгөө буудлын юм зарим нэг юм их тайлбарлаж ингэж хүргэдэг тийм ажилладаг гэсэн. Тэгээд тэрийг бүр нэлээд удаа хийчих болно. Тэгэл тэгжаал тийш орсон. Нөгөө ажлын нөгөө архин компани руу орсон. Нэг удаагүй би угаасаа нөгөө мэржлэрээ л ажиллая гэж бодож байсан. Тэгээд тэр хооронд ч бас нөгөө юу яаж байгаа. Бас зүгээргүй нөгөө эхлээд нөгөө гадуур нөгөө юу яагаад би чаддаг юм аа хий гэж бодоод би ч нөгөө софтверд мэдчихэм чи тэрийгээ би ингээд нөгөө хичээл заая гэж бодоод тэгээд хичээл зааж ирсэн. Тэгээд тэр чинь нэг өвөөдөр хичээл заасан гэсэн чинь архитектор өвөө байсан байхгүй юу? Тэгсэн чинь тэр өвөөдөр жишээлх юм бол очиж заахад би цагийн 50 евро авч байгаа байхгүй юу? Ер нь хичээл заах чинь миний цалингаас ч ер нь өндөр байдаг заяа. Ер нь хичээл болдог бол хичээл заагаад баймаа. Хичээл заах чинь их өндөр үнэтэй шүү дээ тий. Тэгээд ер нь нэлээд олон газар одоо нах хэлбэ өгч бас хажуугаар небен филдийн налдаг байсан. Тэгэл тэгж явж байгаад энэ чинь айгуу дайггүй юм байна гэсэн ингээд нэлээд олон зар тавьдсан чинь сүүлдээ нэг над руу бэлдэнс нэг центр над руу залгаад тэгээд чи манад ингээд нөгөө ажиллах уу гэхээр би тгийгээл тэгээ нөгөө бүртгэлэх үү. Тэгэхээр нөгөө хонороор бичин гэсэн үг байхгүй зэлбчнээ хөөрөөртөө хоёроо цаална. Тэгээд тгий гэх. Тэгээд тэнд бас ажилд орсон. Тэгээд тэр чинь өглөө 8-аас өдөө тэгээд би тэндээ ажиллаж дараа нь өдөр нөгөө архин компани руугаа ажиллаад тэгээд явдаг л гэсэн. Тэгэхээр ер нь юун дээр хүмүүстэй юу гэлээ одоо олон төрлийн хүмүүстэй харьцаж ирсэн өөр одоо нөгөө нэг үлээ хоол хийхийг үл яахгүй гэсэн шүү дээ. Тэсдэг бол болохгүй. Тухайд үнэхээр чаддгүй л. Би бүр нэг хоол хийгээд яалаа ямар ч лсэн нинжэгч Батрах хоёр намаа бүр би бүр нөгөө гараа гаргаж нөгөө хоол хийж мэдгүй болохоор меню харж байгаа л брокколи супээ хийлүү яалаа цутан шүлмэл ингээл хийх гээл амар яасан юм а тэгсэн чинь гологдоод бүр энэ одоо ямар хоол игээд за би дэдгүүр мэлгүүрээс юм аваад очиж байгаа ш хэлний курсээ тарчаал нөгөө арай 6-аас 7 байх хэрэгтэй гэж бүү өстө кар очоод казино ордог байлаа. Казино орч нөгөө 3 авчаал курс маань дуусан гот хар хуртаараа гүгээл очиад хоолоо хийх гээл. Гэтэ тэр чинь нөгөө ээлж ярэ штэ байнга хийгээд байгаа юм штэ яг өөрийнхөө ээлжин дээр л гүйж очин тэгээд даанч хоол маань гологдоод иддэг гэсэн тэгээд одоо гайгүй за тэгвэл одоо гайгүй тэгвэл одоо хоол хийж сурчээ Австрид ирээд тийм үү тэгвэл өөр юу Австри улсад ирээд сурав одоо энэ жоохон ашматай хүмүүс дүнд ирээд надаа яа Австрид ирээд мэдгүй би Австрид ирээд ер нь их л амар тухтай зандаа харсан юм шиг одоо бодохоор жоохон тгий санагдаад идэв шүү дээ. Би угаасаа л нөгөө цаг барьдаг байсан жишээлх юм бол жишээлбэл цаг барьдаг байг сурыг гэхэд би угаасаа л цаг Монголд ахын л амар цаг барьдаг байсан. Тэгээд яг Австрид ирээд сурсан юм яг хайлхуу одоо нөгөө илүү би хүн бас юм болов нөгөө хариуцлага одоо нөгөө гэрээсээ гараад ингээл мөнгө санхүүгээ өөрөө бариад ингээд ирж байгаа юм чинь нэлээд төлөвшөж хариуцлагатай хүн болсон юм болов уу гэж боддөө шүү дээ. Одоо юугаа илээ өөрөө амьдралыг аваа явж байгаа л гэсэн үг шүү дээ. Тийм нэлээд хариуцлагатай өөрөө өөрийнхөө өмнө санхүүгээ барих тэгэл ер нь гэхдээ тэр болгоныг манай эмээ нэлээд сайн сургасан л юм шиг санагдаад шүү дээ. Суурь нагаад байгаа болохоор яваад байгаа юм шиг надад санагдаад шүү.
Эмээ ээж хоёр дээрээ. Тийм би яг эмээгийн хүүхд тахгүй юу? Тэгээд яг эмээ дээр бас. За юуны багахаасаа ерөөсөө юу архитектураар явна гэж шийдсэн байв уу? Энэ зураг одоо нөгөө юу лээ мэрэгжил сонгоно гэдэг шүү дээ. Хизээнээс мэдсэн. Бүр энэ миний бүр хүүхэд нас одоо тэгтээ яг нөгөө 2 3 дугаар ангийн хувийн эрэг үзэхээр дипломатч болно гэсэн байт юм аа. Тэгтээ шогон зураг орсноос хойш байнга миний хувийн эрэг дээр архитектор болно гэсэн байдаг байхгүй юу? Тэгээд би бүр багасаа л манай нөгөө Баяр Майнагийн шугам зургийн багш маань 10 жилийн маань тэр багш маань надад амар нөлөөлсөн байх гэж боддог нөгөө шугам зураг ийм гоё архитектор гэдэг юм мэржил бэдийн чи тэгээд ингээд шугам зурагтаа сайн байна ингээд намайг амар араас маань ингээд пушилж өгсөн. Тэгээд тэр багш тэгээ манай эмээс намайг ингээд гоё дэмждэг. Ерөөсөө хизээч нөө гэж байгаагүй. Тэгээд яг шалгалтаа өгөөд яжэл би яг нөгөө 7 сарын нөгөө өмнөдөө жил төгссөн байхгүй юу? 7 сарын 1-ээс өгсөн. 7 сарын 1-ний өмнөний үеэр төгссөн. Тэгсэн чинь миний мат зат ер нь ингээд дажгүй оноотой. Би чинь мат дээр амар муу авчлаа гэж бүр өөлж муулаад манай эмээ ээж хоёр чинь хамаач чинь бүр одооноос эхэлж гэрийн үйлчлэгч болгон чамаа гэдэр гэж нөгөө хоолоо аяг тавг угаалгахгүй хичээл хийлгэж авах чинь муу оноо авсан байвал гэдэр. Би нөгөө өмнөх өдөр нь тооцоогоо бодож үзэхгүй нөгөө материал аваа явдаг шүү дээ. Тэртээ очиод бодож үзсэн чинь тийм санаа муу нөгөө нэг кода бүр дээшээ нөгөө бүглэгтөө ингээд шаблоно бүглэгтөө дээшээ бүгэлсэн юм шиг санагдал ингээд бүх юм толгоон дотор иргэлдээд байгаа байхгүй юу. Тэгээд хэрвээ би дээшээ бүгэлсэн бол гээл ингээд тоогоо бодсон чинь нэг 12 оноо 800-аас авсан юм уу аваагүй мó бурхан яа. Тэгээд ээж эмээ хоёрт хилдэг байхгүй тэр оройн нь. Нэг 12 л авсан юм шиг ингээд бүр зориг гаргаад хэлсэн чинь ээж чинь нэг хурж ирээд эмээ уурлаад за одоо манай ээж хурдлын байранд байдаг. Тэгээд за энэ хоёрын хооронд одоо байнга хоол хий одоо байнга гэр орон цэвэрлжээ энэ гэл манай амар уурлаад тэгээд дөнгөө харах гэсэн чинь зүрх салгалаа болдгоо. Тэгээд онлайнаар харж байгаа шүү дээ. Тэгээд онлайнаар ингээд харсан чинь 785 гэдгсэн чинь манай эмээ яг харжаад хэлж байгаа байхгүй. Өө 785 оноо алдсан байж тээ гэж заяа. Яа. Нөгөө итгэж чадахгүй. Би бас тийм л юм байх гэж бодоод тэгээд ингээ халцаа оноо гарсан бахтай гээ. Тэгээд тэр доор нөгөө Яшийн лавлах хоц гэж байгаа байхгүй. Тэгээд лавлах хоц руу манай ээж заалгаад энэ одоо яг ингээд 785 оноо гэсэн бах энэ одоо ингээд алдсан оноо юм уу авсан оноо юм уу гэд итгэж өгөхгүй асуугаа. Тэгээд авсан оноо нэ гэд тэгээд аваа тайширж байгаа. Тэгээд манайч нөгөө хар зураг тэгээ матаар ордог байхгүй юу. Тэгээд хар зургийн шалгалт гэсэн чинь ингээд нөгөө бүх сургуулиуд хуваараа аваад дуусчдаг байхгүй юу. Бүх ингээд авшлээс нь болоод тэгсэн чинь манайх нөгөө ур чадварын шалгалтны нөгөө 7 сарын 1-ний өмнөөс болоод ингээд хойшлцсон. Тэгэхээр би яг тэр өмнө нь сонгохгүй бол нөгөө хар зурагтаа би тэнцэхгүй байх юм бол ямар ч сургуульгүй үлдчих гээд байгаа байхгүй юу. Амар тэнэг. Тэгээд за тэгээд би бол нөгөө манай ээжийн мөрөд цүмийн юунд орох амар нөгөө тэр чи ямар анги байлаа. Нэг ангис юм а. Тэгээд тэрэнд амар нөгөө ороход орч чадаагүй мөрөөдөл энэ төр гэ тэндээс чинь бас хуваар мөвэрийг авч байгаа маа. Тэгээд нэг мэгээр ороод тэгээд тэгсэн мөрт миний физик бас нэлээд сайн байсан байхгүй. Тэгээд орчоод за тэгтэл энийг авахгүй юм чинь ямар ч лээсэн харагдаад тэнцэхгүй бол манай ээж тэгж за хахуулын нөгөөч болов одоо охиныхоо мөрөөдлийн ангид нь оруулъя да гих хүртэл бүр тэгж ягаад тэгээд шалгалтандаа тэнцээд тэгээ харин би бүр нөгөө манай эмээ хоёр дүнгээ харч чадахгүй шүтээсийн гадаа ирчээд буцаа гэрлүүг харж байгаа ш. За баг тэнцээг бах гэж заяа. Амар инээдтэй. Тэгснэ өвдөөс хойш нь бас гэтэл гомдлын мөр хоёулаа нэг харчих юм уу гэснээр дахиад автобусандаа суугаад шүтээсийн гадаа ирчээд тэгээд цонхоор харсан чинь манай эмээ доороос нь ингээл хайж байгаа байхгүй. Би тэгэл дээрээс нь харсан чинь миний нэр яг долоод ирсэн. Тэгээ яг тэнцээд мөрөөдлийнхаа ангид орсон шүү дээ. Яг миний мөрөөдлийн сургууль. Тэгвэл ард нь хоёр юу чтэй байдаг байж тээ. Стаа яг тэмцдэг. Юуны би бас өгчлээсэ. 10 жилд ямар сургууль зорж ирсэн? Би 10 жилдээ болохоор манай 10 жил чинь 32 дахь сургууль гэхгүй юу? Тухайн үедээ болохоор математик эдийн засгийн гүнзгийрсэн сургалттай гэдэг байсан. Одоо болохоор зүгээр математикийн гүнзгийрсэн сургалттай болцсон. Тэгээд намайг анх ордог жил чинь манай сургууль чинь улсын сургууль ээжээж автобустай байлаа. Басаны хичээлтэй байлаа. Ер нь их л гоё байлаа шүү дээ. Яг нөгөө сонгоны анги нь яг тийм байсан. Зайсангийн сургууль ахгүй юу?
Тэгээд миний нөгөө 6 настай байсан учраас миний нөгөө нас хүрэхгүй байна гэд намайг сургуулиуд авахгүй байсан. Тэгээд манай эмээ тэнд хандив өгчээж одоо нөгөө тэр чи одоо 150 мянган төгрөгийн хандив тухайн үед их мөнгө баггүй юу. Тэгээд үедээ бил их л мөнгө юм байна тийм. Тэгээд тэр үед чи хүүхдүүд 8-д 7-д дооч баг орхон хаврасан шүү. 8-д орсон шүү. Тэгвэл би нөгөө 6-д орж болохоор намайг авахгүй байсан байхгүй. Одооны хүүхдүүд чинь 6-д ордог шүү дээ. Тэгээ 6-д орж исэн болохоор намайг авахгүй байсан. Тэгээд манай эмээ хандив өгч жаад тэгээд орж ирсэн. Тэгээд чи юу яасан юм бэ шүү дээ. Тэгэхээр чи тэгвэл чи яг надтай адилхан онд сургууль төгссөн юм байна тий? Би тэгээд 15 тадаа 1-р курс байсан. Зөвхөн тийм ээ. Би нөгөө дунд насныг анги алхассан байхгүй юу? Тийм байна. Тэгэхгүй 16 авсан шүү дээ. Тийм. Би дундаа нэг анги алхассан. Тэгээд дээш өсөрч ороод зун нь нөгөө математикийн давтлагыг авч байгаа. Тэгээд тэгвэл үнээр хичээл сайн хийдэг хүүхд байжээ. Хичээлээ хийдэг гэсэн. Тийм байна. Бас хүүхд тахта ингэж хичээлээ мундаг хийдэг гэсэн хүмүүсийг би бол гайхчихдаг. Мундаг бас нөгөө би сайн аавын нөгөө гэр бүлийн нөлөө их байдаг гэж юм уу? Эсвэл нөгөө ингэж би ч яста жинхэнэ зодуурын гараар сурсан байхгүй. Нэг сайн дааж зодуулаад сурсан. Тэгэхээр хараа тэгдэг юу байхгүй бол тэгээл нэг өөрөө аяндаа явж байгаа л урсгалаараа. Тийм. Нөгөө би бол анх Орос сургуульд орохгүй. Манай эмээгийн унгын хэл нь Орос ахгүй. Тэгээд нөгөө Орос сургуульд орно гэж намайг бүр Оросоор хэлд оруулаад. Тэ. Тэгээд нөгөө өглөө бассангуутал ингээд нөгөө азбук урд бариулчингуудаа зурагтаа тийм. Тэгээд энийг ингээд сториг надаа ингээд Оросоор тайлбарлах гэдэг имээ надаа тайлбарлаж чадахгүй л өглөөний цай байхгүй. Тэгээд задуулаад насаа нөлөөсөө 0 дорд насаа нийцээ дээр гэж нөгөө нөлөөсөө яагаад чадахгүй болохоор өөрийнхөө толгойг зохиол. Йоо би яагаад энийг тайлж чадахгүй байгаа юм бэ гэж жоохон штийж аваад тэгээс тэгж жагаад 18-д орох гэсэн чи 18 нас нь болоогүй энэ төр яагаад байхгүй. Хороол 18 гэсэн хороол ийчих үстэй. Үгүй 18 манай гэрийн хажууд нөгөө бас л би ч 120 өгөх тахгүй 120 мянга тийм. 48 билүү хороол ийчих. 48 чинь болохоор сансрын тишээд үсттэй. Би тэнд нэг газар зүй олимпиад орчихсон надад ах юм. Тэгээд 18 болох юм уу нэ? Би юу нэ гинэ. Би зөв ягт чинь бас хэдэн жил амьдэрсэн шүү. Би яг бүр аваагүй байхгүй бас би 52-д орсон чинь. Тэгсэн би 52-д орж ирсэн амар өнгөтэй түүхтэй шүү. Йоо нөгөө 32-д нэг жил сурчиж байгаа шүү. Нэгдүгээр анги манай нэгдүгээр ангийн багш амар муу багш байсан байхгүй юу? Бүр манай формын мөнгө зөнгийг аваад бултцсан багш. Йоо тэгсэн чинь нэгдүгээр анги дээр манай эмээ намайг онц суртал гэж бодож байгаа заяа. Тэгээд 52 дээр нөгөө гэрийн хажууд манай гэрээс бүр яг хажууд болохоор 52 руу оруулж игээд тэгээ манай ээж бас 52-ыг төгссөн чинь Хосе Мартин нэрмжтэй. Тэгээ 52 руу оруулж игээд гэсэн чинь яг очсон чинь юу яд юм да? Шалгалт авна гэд. Тэгээ шалгалтаа өгсөн чинь би эмэлтэй гэж бичиж чадахгүй. Одоо хээ үсгээд бичээд заяа. Манай тухайн үед гэдэг хичээл заагаагүй л байгаа байхгүй. Тэгсэн чинь надад миллиметрийг метрлөө хөрвүүлэх бодлого өгж байгаа байхгүй. Тэгсэн чинь би нөгөө шалгалт авч байгаа багшаасаа багшаа энэ 2 илүү бичсэн байна. Эмээ дарчихгүй гэж жагаад нөгөөх нь бодож идэв. Тэгээд манай эмээ бүр нүрээ хийх газаргүй болоод хичээлэгчд нөгөө шоколад бариад очсон байсан чинь манай эмээ аль хуртал яв гэж намайг чирээ тэгээд нөгөө хичээл эрхлэгчтэй ч уулзаагүй намайг чирээ гаргасан бэ. Тэгээд айлын ногоон тиг бүр аваагүй яагаад ч аваагүй тэгээд би бүр хороолын эцэст очиж сурсан байхгүй. Тийм үү. Манай хад би бол 120-д амар дуртай. Би 120 явна гоохт манай баг 120 эмээнээр бүгдөө намайг танидаг. Нөгөө юуны одоо бол шал өөр болсон байлээ тий танигдахгүй. Тийм шага бүрдгэ дүүрэн цааш өндөр яатсан. Гэхдээ нөгөө манайх ч нөгөө 120-ийн нөгөө игнэлсэн 5 байраад байгаа байхгүй юу. Тэгээл яг тэр чинь одоо болтол нөгөө хөгшчүүд амьдардаг болохоор хөгшчүүд нь хэвээрээ л байдаг. Тэгээд яг 5 давхруудын нэг үү тий? Үгүй 4 давхрууд нь. 4 билүү тэр чинь? Нөгөө 4. Тийм дараалсан юм байдаг. За тэгвэл хэри хөхт бижээ. За эмээ бол сайн нөлөөс юм байна. Сайн нөлөөсөн. Одоо ч гэсэн нөлөөлдөө. За юуны аяллаа юуны тухай ярьсан шүү дээ. За Герман явжээ. Өөр хаагуур явсан. Бэлэг, Амстердам, Итали. Тэгэл нөгөө хүн амтаа ирэхээр хүн амтанд дагуулаад яваад идэг. Тэгэл энэ тэрүүнгээр нь л яваад идэв шүү дээ.
За хамгийн гоё сонирхолтой одоо чиний мэрэгжлийн үүднээс ч юм бас тий гоё амар гоё урлаг ханхалсан бүр ингээ нөгөө жижигхэн юмн дээр бүр сэтгэл шингээс нь болохоор надаа бүр Брюссел санагдсан шүү дээ. Бүр амар гоё. Тэгээд надаа ер нь авцсан газар болгон л амар гоё байдаг. Тэгээд надаа Брюсселийн тэр нь амар гоё байсан. Тэгээд надаа Испани тэр нэг хүмүүс нь амар таалагдсан. Бүр нэг юм гал цогтой нэг гоё гэрэлтсэн хүмүүс ээ. Гэрэлтсэн цаанаасаа ирч хүчтэй алхаж байгаа нь хүртэл нэг золбоолог гэх нөө нартай байдаг болохоор тэгдэг байх гэж бодоод байгаа шүү. Харин тийм байна. Манай минь саарлтуу. Одоо өнөөдөр ч гэсэн ингээл амар бүрхэг байгаа дээ. Би үртэл саарлын хүмүүс. Харин надад бүр Испани тэр хүмүүсийн тэр гал цог нь амар таалагдсан. Тэгээ Унгар хүмүүсийн надад ааш нэг гоё санагдаад идэв. Жохон мэлэн хойлог юм шиг амар гоё сэтгэлтэй хүмүүс шиг санагдаж. Зүгээр нэр ингэстэй жоохон удаан сэтгэлтэй юм шиг санагдаад идэв. Удаан сэтгэлтэй. Удаан юмд юм хариу үзүүлэх нь жоохон удаан юм шиг амар сайхан сэтгэлтэй хүмүүс шиг санагдаад идэв. Мэдгүй миний уулзчихсан Унгар хүмүүс л амар гоё шүү дээ. Тийм ээ. Миний уулзчихсан хоёр ч гэсэн нэр нэг нь айгүй их удаан юм байна шүү. Ярьж мэрж чад. Удаан. Манай ажлын газрын одоо нөгөө цалтаан гэдэг байгаа залууч гэсэн Унгар ахгүй юу? Их сайхан сэтгэлтэй. Тэгтээ бас нэлээд юм ярьж байгаа нэг юм урсгал бас шиг намблаг хүмүүс эд юм шиг санагдсан. Нэг л их удаан би нөгөө юм төвдөө болохоор хариу ингээл хүлээгээл байдаг тэгэл амар удаан. Чи өмнөөс нүн ингээл ахын. За аялдаг ахын. За мэдээж манай булгаач нь юу хийдэг те? Подкаст хийжсэн одоо жоохон за влогер гэх юм уу те. Тэ бүр хэдэн оноос хийсэн би харсан чинь бүр 66 дугаар гаргацсан юм уу? Би 66 л гэж хамгийн сүүлийнхийг тоолох шиг болсон хэд байсан бэ? Нилээ их байгаа хөө бараг тэр хацаал хагаах дандаа л нөгөө аяллах тэгээд амар гоё тийм дурсгалтай байх юм бол оюутан цагаа гоё камер төлтөөцгээл тэгэл ихсэн шүү дээ. Тэгээ хүмүүс ч гэсэн амар гоё үздэг. Тэ нөгөө гоё юм нэг юм гоё найзуудын юм дурсгал. Тэгээ миний бодлоор ингээ яг нөгөө Австралиас ирээд надад хамгийн гоё би болсон зүйл гэх юм бол үнэт одоо нөгөө зүйл гэх юм бол яг нэг гоё юм найзын юм хүрээлэл. Яг би тэг үнэн зүйлийг бас асууж чадсан тэгвэл тэр бол надад бүр яг тэгж л санаа. Одоо нэг амар нэг сурч мураад нэгтгэе тэгээд нэг сурч мурсан юмнаас илүүтэй гэх юм бол надад энэ дээрээ амар гоё бүр яг гоё охтуудтай ингээ гоё найзлсан юм шиг санагдаад идэв шүү дээ. Тэгээ амар гоё дурсамж бүтээлцээд бүгд нэг өөр өөр ингэсэн онцлог характертай бүр үнэхээр онцлог характертай хүмүүс тэгээд надад л тэд нар маань амар чухал юм шиг санагдаад. За тэр чинь нөгөө оюутнуудын Монгол оюутнуудын амьдралын тухай шүү дээ. Яг Монгол оюутны амьдрал гэхээс илүү яг бид 5 6-гийн За юу тэгээ аялын тухай бас нэг гаргадаг гэдэг тусдаа юм шиг үлээ тий. Нэг юм дотлоо. Би тэд чинь нилээ их уул хадаар аялан тэгээ дундаа цугтаа аялахаараа тэднэрийн гоё би нөгөө бичлэг болгоод хадгалцдаг. Тэгэл нан аялын гэл. За энэ нөгөө нэг юунд одоо иймэрхүү зүйлсийг хийхэд за хин айгүй их нөлөө болвоо эсвэл одоо нөгөө яадаг хардаг эсвэл яадаг хүн байна. Эсвэл ер нь зүгээр л гадаадд амьдарч байгаа чинь гоё юугаа үлдээ гэж бодсноос үүдээд анх нөгөө бид нар шинэ жилээр яваад бөөнөрөө шинэ жил хамгийн анхныхаа шинэ жилийн дугаар өгөхгүй юу зүгээр бид нар бөөнөрөө нөгөө амар гоё хаус түрээс шинэ жилээ тэмдэглэсэн байхгүй юу Крисмсаа найзуудаараа найзуудынхаа найз залуучууд нөхрөөдтэй цуг ингээ яваад тэгээд гоё тэмдэглэсэн тэгээд тэрийнхаа бичлэгийг би нөгөө зүгээр ингээ гоё аялцсан юм чинь нэг олон бичлэг хийж байгаа шүү дээ тэднэрийг нэгтгэж хийчихгээд хийсэн тэгээд надад амар өөрт маань аягүй гоё санагдсан байхгүй юу тэгээд дараа нь явж байгаа тэр жил ингэж нэлээд явж байгаад 9 сард нь дахиад миний төрсөн өдөр болоод тэгээд төрсөн өдрөөрөө аялж байгаа бичлэгээд ингээ хий зүгээр нөгөө ганцаараа би аялах амар дуртай тэгээд яг ганцаараа аялж байхдаа өөр өвчтэй өөрөө явж байхдаа нөгөө өөрөө өөртөө камертаагаа ярьжсэн бичлэгээ бас дийлүүлээ хийчихгээд тэгээд тэрнээс хойш ингээ бүр ер нь л их гоё санагдаа тэгээ хийгээд эхэлсэн шүү дээ. Би тэр аяллаа төрсөн өдрийнхөө аяллах чи эхнийх юм болов гэж бодсон байхгүй. Тэгвэл тэр нь хоёр дахь нь юм тий. Тэр нь бол яг үндэ бол хоёр дахь нь ахгүй. Яг бүр анх бол тэр нөгөө. Гэхдээ би бүр оюутан байхасаа л ингэж найзнууд нөхдийнхөө бичлэгийг ингэж эдитэлж хийдэг байсан юм дөө. Тэгээд угаасаа нөгөө би жоохон технологийн юмд амар туртай. Тэгээд ийм компьютер дээр суудаг. Энэ компьютер урд суугаад ер нь хизээч залхдаггүй төрлийн юм баггүй. Тэгээд дуртай юм аа л хийж байгаа. За янз бүрийн юм хийдэг.
Тэгвэл юм байна. За тэгэхээр Монголд очихлоор өргөжлүүлээ хийх юм шиг байна тийм үү? Би Монголд очихоор одоо Монголд гэж хийх юм бол яахаа бол Европоос Монгол ирсэн гэх юм аа. Би бас бодлоо чи төлөвсөн юм байна уу? Монголд очихоор хийн гэсэн шинэ нөгөө гоё мэрэгжлийнхэн подкаст дээр хий гэж уулна амар боддог байхгүй юу? Надаа дуртай болохоор ярилцаад нөгөө хүмүүсээс ингээ ярилцсан гэдэг чи өөрөө бас ингээд нэг юм олж авдаг штэ тий. Хүнтэй юм ярилцаа сууж хахад тэг надад тэр маань их гоё. Энэ Монголд очиод магадгүй тэрийгээ гоё хийж магадгүй л ах гэж бодож байна. Гэхдээ одоо нөгөө өөр хобби мобитой болоод бас нөгөө амар цатаараад одоо жишээлх юм бол би одоо нөгөө сая энэ 100 гал цэцэг хатааж гүйлээ гэхгүй юу. Цэцэг хийхээр байлаад цэцэг хатаадаг хоббитай болсон. Тэгээд цэцгээр юм хийдэг. Тийм хоббигоо хөгжүүлээ. За одоо болоход гоё хобби юм шиг үлээ шүү. Харах уу? За харъя. Ингээд нөгөө цэцэг цуглуулад тэгэнгүүтээ камер дээр нэг дарахгүй бол жоохон сэрэж байгаа. Харж байна те. Хатаасан цэцэгнүүдээ ингээд амьд цэцэгнүүд те нөгөө хүн манай нөхөр мөхрийн өгсөн цэцэг мэцгийг ингээд гоё хатааж байгаа дэлбэгээр ингээд гоё өөрийнхөө нэрний ихний үсэг хийсэн байхгүй юу? Оо ямар гоё юм бэ. Тэ гоё юм байна. Тэгээд ингэж 100 хоббирч бахан цэцэг цуглуулсан байт юм аа. Тэр хобби янз янзаар солигдол яваад байгаа гэх юм уу. Тэгээд юуны зураг бас дуртай л хата юуны хүм учраас. Тийм одоо ойрын үед бүр нэрээ зураг мураг зураад нөгөө бүр зүгээр зурдаг байсан чи одоо мөнгө төгрөгөөр захиалгаар зурдаг болчлаа гэхгүй. Болчихлоо. Юу зурхаар тэгэн штэ. Ер нь л зөндөө мөнгө олох аргууд байна тий. Тийм яг нөгөө нэг юмдаа дуртай ингээл сонирхол тэрээ гоё тууштай их юм бол надад тийм санагдаж. Надад бүр яг нөгөө юмаа гоё тууштай хийж байгаа жишээ гэх юм бол Австралиг нөгөө очкаш нөгөө яшлаханд орсон шүү дээ тий. Очкаш санагдаад байдаг байхгүй. Анх яаж хэллээ одоо ямар төвшөнд очсон байгаагийг харахаараа сайн гоё санагдаад байдаг. Гоё үнэхээр гоё юм блэ тий. Гоё. Өнөөдөр энэ дээр бас бид нар чинь отгоо бит хоёр чинь хөөхөн нөгөө эвент мэвент зохиоцсон шүү дээ. Энэ нөгөө зурдаг мөнгө ашиглаад Лээ. Ер нь бол миний харж байгаагаар бол яриа подкаст ярилцсан жан гэж чамайг би одоо жоохон онлайнаар жоохон яалаа л та. Тэгээд харсан зүн. Ер нь бол айгүй олон төрлийн юутай ер нь зүгээр судаггүй л бүсгүй санагдлаа. Харин уулын тийм л байхыг хичээд. Гэхдээ энэ жил бас корона гэдээ бас гэртээ нэлээд суулаа шүү. Ерөөс суудаг жин нэмдэг жил юм шүү. Тийм ээ бүр энэ жилийн аялалч маялах чинь бас цөөхөн хийдэг нэг 2 газараар л 100 аяллаа шүү дээ. Би ч бол энэ 100 мөн чинь 20 морим хийн гэж бодож байсан. Гэхгүй гэсэн. Юу сүү тавьсан гэсэн үг үү? Нэг гэрэлтэй батлуулсан 20 зүгээр нөгөө 20-ийнхаа за баярлалаа. Тэгсэн чинь надад дараа жил болж байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол хийчихсэн юм уу? Энд хийчихсэн юм уу? Үгүй Монголтай. Манай хүн чинь Монголд байгаа юм чинь. Монголтай. Энд биш юм уу? Үгүй. Манай хүн Монголд ажилладаг байхгүй юу? Тэгээл одоо Монгол руу нөгөө ферм бичиг юм холын харилцаад тийм биш үү? Бүр домог болсон Монгол холын харилцаатай шүү дээ. Домог болсон. За. Ямар вэ? За одоо бол холын харилцаатай байх ямар байд юм бэ? Хэцүү байна уу? Ер нь давчхаар байна уу? Ер нь 100% итгэлцэлтэй л тогтох байх. Холын харилцаа юм чинь. Тэгээл сонгосон хүн маань харьцангуй их зөв хүн гэж боддог. Тэгэхээр тэгээ хоёр талаасаа гайгүй юм чинь гайгүй л яваад байгаа шүү дээ. Гайгүй юм чинь. За. Тийм. Хиндээ тэгэл нэрээ итгэл их чухал баг шүү. Тэ? Ер нь амар чухал байлаа ч гэсэн итгэлгүй л тэгэл. Тийм. Одоо манай эмээ чинь бит хоёрыг нийлүүлээ хайсан шүү дээ. Нийлүүлээ хайсан шүү дээ. За эмээвэр ер нь бүгдийг шоколад бариад яаччихаа. Тийм. Манай эмээ надаа бүр магцаар агаал тэгэл нийлүүлсэн байт юм аа гэхгүй. За эмээвэр үнэхээр аргагүй л мундаг юм. Бит хоёр угаасаа өмнө нь таньдаг л байсан л та. Тэгээд нөгөө их сургуулийн танилуд гэх юм уу? Тэгээд танаа Энэтэй маань танилцал. Их сургуулийн оюутан гэснээс Австрт одоо ирээд юуны тэтгэлэг авсан. Тийм.
Тийм за тэр Монголын тэтгэлгийн тухай хоёлаа ярих байсан. Яаж авдаг юм бэ? Ярмаар байсан юм аа. За ямар тэр нэг жоохон муухай санагдах нөгөө амх дээр нэг залуу ингээл нөгөө тэтгэлэг авсан хүмүүс бараг нөгөө ичиж өхмээрийн та нар бүр ингээл бидний татварын мөнгөөр гэл нэг аим хэрүүлийн шинжтэй ч юм шиг тэгсэн өөрөө үгүйч гэдэг ашиг нэлээд дискшн болсон нэг юм пост гарсан шүү дээ тий. Тэрийн би нөгөө нэг амар сүртэй яг ажил дээрээ сууж исэн байхгүй яг тэрийг би мэдээгүй. Тэгсэн чинь л манай одоо нөгөө групп дотор байдаг анхаа маань намайг тэтгэлгээр сурдгийг мэддэггүй ээжээ. Манай бүгд мэддэг байхгүй. Тэгсэн чинь одоо яаж чаад анхаа намайг тэтгэлгээр сурдгийг мэддэггүй юм мэдгүй. Тэгснээ анхаа над руу залгаад хүүшээ чиний нэр тэр нэг листэнд явж гин гэд над руу залгаж байгаа байхгүй юу? Чи чинь тэтгэлгээр сурдаг гэсэн юм уу гэд надаас асуугаа. Гин хүүшээ би байнга л хэлдэг штэ тийштэй гэд тэгсэн чинь чиний нэрийг тэр дотор ингээ оруулсан нэг залуу тэнцэжээсээ бөө юм болгож гин гэж тэгдэг байхгүй юу? Тэгээ ороод харсан чинь нэгэн сөрөгдөө надад санагдсан. Тэгээд амар онцгой санагдаад тэгснээ дараа нь бас нэг өөр хүнээс би сонсож байгаа байхгүй юу? Хин байла нэг хүн надад бас дахиад хэлээ яг тэр өдөр танаа булгаа чинь улсын мөнгөөр сурд юм бэл гэл нөгөө хүмүүс ингээл нөгөө хов бацсан нь над дээр ингээд хурц ирээд байгаа байхгүй яг тэр өдөр ажил хийжсэн чинь тэгсэн чинь надад ингээд сонирн болоод тэгээд би бүр ингээд бацандаа тэгээд би хөрлөгөө залгаж байгаа байхгүй юу? Харин энэ хүмүүс ямар сони юм бэ? Өөртөө тэгээд чадах байсан бол авчихгүй. Би амар тэр мөнгө одоо нэг улсын мөнгөөр сураад би амар хувьдаа эзэмшээд байгаа ш. Би Монголд очих уу очно. Одоо ч гэсэн нөхрийнхөө одоо компани нэрээр би улсад татвар төлдөг тий. Тэгээд ингээд байж хахад би одоо нөгөө хин нэгэн дарга сайдын арга одоо нөгөө өгөө аваагаар би тэрийг аваагүй тий. Би чинь жирийн дундаж эмээгийнхэн тэтгэрээд амьдардаг байсан. Зүгээр юм гэр бүлийн л одоо оюутан охин үнэхээр Монголд тахтаа би онц сураад нэлээд нийгмийн идэвхтэй байгаад тэгээ миний голч бүр нэлээд сайн байсан. Учраас л энд ирээд тэгээд тэр чинь ингээд зөвхөн тэр тэтгэлэг чинь дүнгээр бас өгчдгөө штэ эсээ бичин тий. Тэгээд одоо чиний одоо энэ төгс сурж байгаа мэргэжил чинь Монголд ямар хэрэгтэй гэдэг байдлаар эсээ бичин. Тэгээд эсээ бичсний дараа тэр эсээнээс чинь шүүгтэж гарч ирээд ярилцлага одоо нөгөө цаг өгөөд тэгээд нөгөө юм Skype call хийдэг байхгүй би энд ирсэн байсан хойно авч байгаа юм чинь. Тэгээ Skype call ингээ өглөө өөрөө Монголын цагаар хийдээсэн бол ямар ч лсэн манай эндгийн цагаар 3:30 илүү 4 цагийн үед цаг товлоод би тэгээд яг тэр оройн нь шөнө 2 хүртэл яг нөгөө catering хийчихэд орж ирээд тэгээ нөгөө хувц сумраа цэцлээд ингээд уцснаад өөрийгөө нөгөө цэвэрхэн болгочоод бэлдээд ингээд байж байгаа байхгүй. Тэгээ нөгөө айл унтчихдаг би тэгээ нөгөө айлын хажууранд байсан болохоор нөгөө шууд call хийхэд надад жоохон хэцүү. Нялх хөвгтэй болохоор тэгээ ямар ч лсэн амар сэнхэн ингээд яагаад яриад бэлдсэн чинь Skype call-ийн цаана ингээд нэгэн урчрын наан цаана ингээд зөндөө олон хүн суудсан. Тэгээд хамгийн тэр толгоон дээр тухайн үеийн одоо боловсролын сайд чинь хэн блэ? Ган төмөрчлөө ган толгочлоо за мэдгүй. Ямар ч лсэн нэг тийм ах суужсэн. Тэгээд сайд суужсэн. Тэгээд за ингээд ямар мэржлэр өөрийгөө ихлэ танилцуулаарай гэж тэгсэн. Тэгээд ингээд ярилцсан чинь чам 5 минут л байгаа 5 минутын дотор багтаж ирмээ яриа гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр би ингээд төгсөөд Монголд очиод ингээд нөгөө юу яан маань гэдгээ ингээд хэлсэн чинь яг ингээд яриа эхэлжсэн чинь тэр цаанаас нь надад хэлж байгаа байхгүй. За миний дүү наад шалтар болтор уянгийн хайллаа бүр яг тэгж хэлсэн заяа. Шалтар болтор уянгийн хайллаа болно шүү яг гол юм аяар гэ. Тэгээд би ингээд бүр сандраад яа ингээд гол юм аяарч байгаа байхгүй. Нилээн амар тийм хурцтай хит хитэн хүн энэ чинь маш олон хүн өргөж гаргаж байгаа юм чинь. Тэгээд амар хурдан л авдимлээ. Тэгээд дараа нь чинь лист нь гараад тэмцэн гэдгийг мэдчихэж байгаа байхгүй юу? Тэгээд тэгэж авсан. Тэгээд тэр чин зүгээр ч бас тэгээ одоо уус надаа мөнгө өгөөд байгаа юм биш. Би тэрийг чинь эргүүлээд Монгол улсад очиод би татвараараа төлөөд ингээд нэг буцаж ажлын байран дээр Монголд очиж ажиллаж ийж тэр чин одоо миний тэтгэлэг 100% одоо ингээд одоо чөлөөлөгдөх нь гэх юм уу? Баггүй. Тэрнээс биш би тэр хооронд чинь бас барьцаалагдсан байгаа л гэсэн утгатай баггүй. Одоо тэнд чинь би Монголд очиж тэрийг одоо ажиллаж ийж би тэрийг буцаан олгоно гэсэн. Тэгээд тийм байхад тэгээд сая нэг он гарсны дараа надаас бас энд нэг тэтгэлэг авдаг охин энэ юу болж чинь тэтгэлгийнхаа юм яасан бас ингээд нэг зүгээр нэг юм асуусан. Тэгээд тухайн үед чинь нөгөө төрийн сангаар сурсан хүүхдүүдийн тэтгэлгийг өрийг тэглэх мэглэх гэл нэг тийм юм болсон шүү дээ. Тийм үү. Тийм юм болсон байхгүй юу? Одоо нөгөө дарга сайднаар өөрсдийнхөө сурсан хүүхдүүдийн мөнгийг тэглүүлэх гээд байгаа л одоо арга ухаан байгаа байхгүй юу? Тэгээд нэгэн сурцсан бол ягаад заавал улсаас мөнгө аваад сурчаад тэрийг тэглүүлэх ёстой юм гэж бодож байгаа байхгүй юу? Тэгээд ганцаа бит хоёр ч гэсэн
хүмүүс ингээл энэ минт ингээл гой санал өгөөч гэж манай нөхөр бит хоёр ялцаад үгүй хоёлаа усаас мөнгө яасан гэж хоёлаа яг бүр тэр үед бит хоёр тэгж ярьж байсан. Хоёлаа өөртөө төлөх ёстой. Хоёлаа энэний эсрэг ингээд энд нь санал өгнө шүү гэж бит хоёр бүр тэгж ярьж байсан байхад чинь тэр нэг ингээл хар мас дотроо хамаргаж ирээл тэтгэл авсан хүн болгол одоо лөөрж юм шиг ярьж байгаа бол надад амар муухай санагдаад байна. Тэр чинь сурж байгаа би Монгол дахтаа одоо голччин 4 байдаг шүү дээ. Миний голч би бүр ахийнхаа түүхэнд бүр ингээд нөгөө 90 ер нь авдаг манай диплом хамгаалттай түүх их ховор ахгүй юу. Тэгээд би бүр яг тэгж хамгаалаад миний голч хамгаалсан гэнэ. 90 манай 99% хамгаалдаг манай диплом хамгаалт ер нь маш ховор. Багш нар амар дүндээ харан байдаг. Тэгээд яг 99-аар хамгаал миний диплом хамгаалт 99-аар аваад тэгээд нөгөө юу яжсан. Би ч нөгөө маш олон бас эрдэм шинжилгээний баг хурлмалд орж ирсэн. Тэгээд бас байрууд авч ирсэн. Тэгээд миний голч нь 389 илүү да. Одоо ч гэсэн миний энд голч маань уул 189-сэн чи саяхан харсан чи 202 болсон лээ гэхгүй. Яа удаад байхаар бас яаж ч бас нэг хичээл нэг хоорондоо нийлж мэлээд нэг тийм болсон юм шиг байлээ. Тэгээд эсвэл сүүлийн нэг дүн муу хараагүй мó ямар ч лээсэн 202 болсон. Уул нь бол нэгтэйгээ бас байгаад тест. Тэгэхээр ямар ч байсан олон нөгөө юундаа холж утгаж болохгүй те байна. Тэгээд шалгуурын даваад одоо илээ шудраг замаар ингэж байгаа хүмүүс зөндөө байгаа гэж би боддог байхгүй юу. Тэгээд тийм хүмүүсийг тэр нөгөө хар мастайгаа ингэж хольж хутгах хэрэг өөр нь бол байхгүй. Тэр улсаас мөнгө авсан хүн болгон чинь гэмтэн хүн биш шүү дээ. Тэр хүмүүс чинь боловсрч байна. Боловсрсныхаа игээ буцаад Монголд очиж ажиллана гэсэн л зүйтэй хахад чинь тэгэл та нар ингээл улсын мөнгөөр сурцсан аваагүй таатархаад байгаа маа. Тийм л байсан бол өөртөө сайн суралтай тий. Дүн чухал биш гэж ингээд орхиод идэг үгүй байхгүй юу. Яг үнэндээ амьдралын боломж тааруу дундаж айлын хүүхдүүд гадаадд сурья гэх юм бол дүн л чухал шүү дээ. Хин тэрийг батлах юм. Дүнгээрээ л батлагдсан шүү дээ ер нь тий. Тэгж баталж байли хөвчсөн. За би чи нөгөө нэг юу яаж байгаа гэдгсэн шүү дээ. Одоо мастер ажиллаа бичиж чаас гадна. Тийм. Нэг ном орчуулах гэж байгаа гэлөө орчуулаад эхэлсэн гэлөө. Орчуулаад эхэлсэн. Тэгээд нэлээд явж байгаа. Тэгээд одоохондоо нэрийн нуцаар үлдээч. Яг энэ хажууд байгаа байхгүй. Тэгээд юу санагдсан гэхээр чи яриаг чи сонсоход нөгөө Монголд аваад харих үзүүлэх харуулах юмтай буцна гэж хэлж байгаа бол их бахархмаар санагдсан шүү. Надаа болохоор ингэж санагдсан байхгүй. Одоо ингээд нөгөө дипломны ажлаас илүүтэйгээр надаа юу чухал ингэж бодсон чинь нэгэн л одоо энэ хэл устай байгаа энэ мэрэгчлэр ингэсэн байгаа юм чинь энд ингээд нэлээд олон мэрэгчлийн ном амууд ингээд үзэж харж байгаа шүү дээ. Тэгээд надаа яг энэ ном ингээд амар сэтгэл төрсөндөө Монголд байгаа асуудал яг одоо ингээд тулгараад байгаа асуудал те тэрийг бас харах үнцгийг бас нэгээр өөрчлөх юм болоо гэж бодсон болохоор энэ номыг орчуулъя гэж шийдсэн байхгүй юу. Тэгээд ер нь бол нэг амар ашиг машиг олох бол ном биш. Ягаад гэвэл энэ чинь нөгөө зөвхөн цээл групптэй тэгээд нөгөө манай мэрэгжлийнхэн дотор л орох хэвээр тийм ном болохоор яг тийм ашиг бол биш. Яг нөгөө сурсныхаа үр дүнд яг одоо ингээд нэг юм миний дипломноос илүү үн цэнтэй зүйл байх хэрэгтэй байхгүй энийг хитэн хүн оюутан уншаад хитэн хүн энийг ойлгоод авчих юм бол надад илүү чухал санагдсан. Ерөнхийдөө бол хот төлөвлөлтийн талаар ном байгаа. Номын орчуулгын ажилд амжилт хүсье. Тэгтээ их амархан зүйл биш ээ. Уншихад их амархан байсан нэр бичгээ таслах. Тэгтээ тэр чинь бас дараа нь редактор нөгөө хүмүүсээр шалгуулах бол их төвхтэй асуудал байлаа шүү. Тийм ба тэ. Юуны мастер ажлаа хийзээ өгнө гэж бодож байна ойлцоо. 1 сарын 30 хавцаалах ах. Тэгтээ би тэр үед бол Монгол явцсан л амар байна. 1 сарын 30 тэгээ нөгөө юу яа онлайнаар байж болно. Модельгүй миний нөгөө мастер ажилласан нөгөө макетгүй байхгүй юу? За. Макетгүй нөгөө видео контент видеогоор нөгөө анимашнтай болохоор заавал нөгөө биетэй байх шаардлагагүй. Тэгээ коронавич болсон байгаа. Тэгээ багшаасаа асуусан чинь болно гэсэн тийм болохоор би дарихан л Монгол руугаа буцаад тэгээ тэндээс игээ сонгоод. Тэгтээ чи 1 сарын 30 гэж энэ 21 оны 1 сар буцах гээд байгаа. Тийм би ингээл одоо ингээл ер нь бүр буцаал тэгэл онлайнаар юм хамгаалаад дуусчихъя гэж бодоод байгаа байхгүй юу? Явлаа штэ тэгвэл. Харин тийм ээ одоо ингээд бүр яг арай явахалаа гэж бүр 1 сарын энд юм уу? 1 сарын. Окей би одоо миний одоо тэгтээ би виза мэдүүлсэн байгаа. Тэгээ миний визний мэдүүлэг гарчих юм бол виза авч одоо аваад тэгэл ер нь бол юм уу цэцлээд ихнээс нь явах бэлтгэл рүүгээ хангаж байгаа гэсэн. За тэгэхээр 2021 онд 120 мая хийх юм байна те? Тийм.
Ер нь тэгж бодож байна. Гоё юм төлөвлөсөн байгаа юм байна. За өөр хурмнаас өөр ажил карьер тал руугаа төлөвлөсөн юмнууд юу байна? Монголчууд юу хий гэж одоо эсвэл зөвхөн нөгөө юуны мэрэгжлийнхаа дагуу ажиллахаас гадна өөр бодож байгаа юмнууд юу вэ? Харин энэтэйгээс ойр үед бас бодоод байна. Өөрөөсөө асуулт асуугаад тэгээд бас ингээ мэрэгчлэрээ 100% ажиллаад байх уу гэхээр бас ингээд нэг жоохон би их эсвэл жоохон уйдамтгай юм болов яа гэм бол мэдэхгүй. Тэгээд одоо ингээд бүр нэлээд удаа ажилласан ингээ өдөр шөнөгүй ажиллаад гэсэн чинь сүүлдээ бүр мэрэгчлээсээ ч залхаад зах шиг гэхгүй юу. Тэгээд жоохон Монголд очих юм бол өөр юм хийж үзье гэсэн бодол байгаа. Тэгээд гоё нөө хоол хийж чаддгүй энэ хоолын салбарлаа. За. Ингэсэн бодол бас байна. Гэтэ ямиг яаж ширгэж магадгүй болохоор одоохондоо ноц ярина үлдээч. Тэгэхээр бодсон юм байгаа юм байна. Хоёулагийн яриа ерөнхийдөө төгсгөл рүүгээ явж байна. Тэгээд төгсгөлд нь асуух хэдэн асуулт гэмэл за юуны энэ булгаа одоо өөрийгөө нэг ганц хоёр өгүүлбэрээр тодорхойлвол ганц хоёр үгээр тодорхойлох юм болов. Тэгээ ер нь бол хүн болгон л намайг тодорхойлдог баг эхний үг нь баг нэлийн ирэх байх. Гэхдээ ирэх хэрэгтэй жоохон зөв ирэх гэж би боддог. Тэгээ нөгөө тэгээд хоёр талахаар яг хоо жоохон зохион байгуулалт сайтай юм болов. гэж боддог. Тэгээд зохион байгуулалт болохоор олон юм амжуулаад байж болдог байх гэж боддог. Ямар сандаа би одоо ингээд миний компьютерийн ингээд файлыг харсан ч гэсэн ингээд бүр ингээд бүгд нэртэй нэр усгүй файл гэж байдгүй ингээд дандаа юм зэгцтэй байдаг. Тэгээд энийг би бас сургуулийнхаа багшаас сурсан байхгүй юу? Тэр юу ч файлууд чинь ямар байгаас айгүй олон юм харагддаг баха. Тэгээд энийг одоо бодоход мөнх өнөр гэдэг багшаас сурсан байт юм аа гэхгүй юу? Манай мэргэжлийн багш биш, инженерийн багш байхгүй юу? Тэгээд инженерийн багш маань их гоё хичээл заахтай, зэгцтэй заахтай. Тэр багшийн тэр юм надад маш их таалагдаад. Тэгээд тэрнээс хойш би ер нь юмаа их зэгцтэй ингэж хадгалдаг, их юмаа юм зэгцтэй байдаг болсон. Тэгээд ирэх тэгээд зохион байгуулалт сайтай. Тэгээд яг найз зохион болоо. Мэдгүй. Нөхөрсөг ч юм уу тийм. За яаж магадгүй. Юуны Австрали ирээд хоол хийж сурсан яа сурсан гэлээ. Тэрнээс гадна одоо Австрали улсаас буцаж байгаа юм биш үү бодох. Тэгэхээр за энэ улсад ирээд юу ямар одоо өөрчлөлт чамд өөр дээр чинь бий болов юу хувь хүний хувьд ямар өөрчлөлтүүд одоо юм сурахаас гадна хувь хүний хувьд стол жинхнээсээ л би хүн л болсон багтаа одоо ингээл яг л бүх юмыг л одоо ингээ нөгөө баттаар хардаг илүү нөгөө жоохон амьдралтай хардаг жоохон хүлээцтэй гэсэн болоо их удаан орнд байхаар их хүлээцтэй болно гэхгүй. Юуны за хүлээцтэй болох тухай ярьлаа шүү дээ. Ер нь гэхдээ одоо ингээл корона болол одоо сая манайх ч 21 онд хилээ нээхгүй михгүй гэл нэг юм мэдээлэл дээр яваад жоохон гадаадд байгаа хүмүүс бол жоохон хэцүү ч юм уу. Амар сайн. Одоо яаж л сая өнөөдөр корона алдчихлаа гэж бахан сенсацлаад байна шүү Монголд тий. Надад болохоор ингэж боддоодсэн байхгүй. Яг нөгөө гадаад байгаагаа оруулахгүй бол эхлээ нөгөө гадаад байгаагаа ч оруулахгүй дотоод байгаагаа ч гэсэн чангалаад байсан шүү дээ. Тэр чинь нөгөө хүн бизнес 8 явж байгаа. Нэг л гадаад байгаагаа оруулахгүй тэртээ тэргүй хилээ чангааж байгаа юм бол дотоодхоос ингээ айгуу гоё байлгачих хэрэгтэй байхгүй гэж би бол бодчихсон. Тэгээд одоо ингээд дотор нь одоо гарч байгаа юм ч одоо бүгдөө л маска зүгээл хариуцлагатай л байх хэрэгтэй. Гэтэ асуулт нь байлаа гэхгүй. Асуулт болохоор энэ нөгөө нэг одоо юу хил хаагаал ингээл байгаа зүйл чи одоо бас гадаад байгаа монголчуудад бас айгүй их юу тусч байгаа штэ шууд гэх юм. Ер нь бол 21 онд харьж чадахгүй болов эсвэл одоо миний хувьд бол 20 онд Монгол руу явна гэж бодож ирсэн 100 явна гэж бодсон. Бүх юм туслагдсан, бүх юм канселсан. Тэгээд 21 онд явна гэж утсан чи өөдөөс одоо нөгөө юу маань яриад байгаа шүү. Айгуул хэцүү багш. Ер нь Монголоос өөр газар юм нөгөө иргэдээ оруулахгүй байгаа асуудал байгаа ч юм уу, гүү ч юм уу, иргэдийнхаа мөнгөөр бизнес хийгээд байгаа асуудал надад бол жоохон онцгой санагдаад байгаа. Тэгээд энд хамгийн гол нь оюутнууд чинь одоо жишээлх юм бол манай хэдээс чинь ажилгүй болцсонууд нь одоо манай 6 найзаас ч одоо 5 нь ажилгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр чинь л
бодоод үзэхгүй юу. Тэгэхээр гастро нөгөө хоолны салбарт ихэнх нь л одоо ер нь оюутнууд зөөгч хийж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь тэр салбарт ажиллаж байгаа хүмүүс чинь хэцүүдж байгаа нь бол угаасаа ойлгомжтой. Тэгээд азар улс нь бас нөгөө хөрөнгөтэй улс юм да. Нөгөө ажил хөдлийн мөнгө эднэр тэтгэмж нь бас сайн тий. Тэгээд тэрэнгүүч гэсэн бас амьдраад байж бас болоод тах шиг байна гэж хараад байгаа шүү дээ. Ямар ч лээсэн ер нь л гадаад байгаа хүмүүс хэцүү байгаа. Үнэхээр хэцүү байгаа. Монгол руугаа явахыг хүсэж байгаа, гэрээ санаж байгаа хүмүүс байгаа. Ар гэрт нь асуудал гарч байгаа ч хүмүүс байгаа шүү дээ тий. Сайхан их манай гэрт ажил явдал гараад гэртээ харахыг хүссэн ч гэсэн ингээд чадахгүй байх чинь тий. Тэгэхээр бол тэр болгон бол хэд дахин одоо нөгөө Монгол байгаа хүмүүсээс хэд дахин бас зарим зүйлээр хүнд тусаж байгаа юм байна. Тэгээд төр зур ирсэн хүмүүсийн хувьд ч санхүү мөнгөний асуудал бас хэцүү шүү дээ. Тэр хүмүүс тэгэл хамгийн муухай юм надад тэгээ санагдсан шүү дээ. Нөө яах гэж өөрсдийн 6 цэнгэлээ хөөгөөд одоо гадагшаа татгшаа явчаад гэдэг тэр өстой муухай өнцгтэй юу шүү юм бэ хүн гадагшаа татгшаа явж өөртөө зогтоо явсан биз дээ ухааны юм бэ. Хүүхийн хамтад хурал семинарт орох гэж одоо манай багшаа энд ирсэн байхгүй юу? Коронавигийн яг хэл хаагдахын өмнө хүн ороод тэтгэлгээр одоо тэтгэлэг гэх юм одоо нөгөө багш нарын солилцоо гэдэг шүү дээ тийм. Тэрнгээр ирсэн. Тэгээд нэг ч хичээл суугаагүй. Товт нөгөө 3-4 сар ингээд нөгөө 6 сар хүртэл коронавитсан. Тэгээд тэр хүн чинь хичээл суугаагүй. Тэгэнгүүтээ гадуур дотор гадаадд ирсэн хүн чинь бас нэг юм музейдээ юу ч байхгүй, юу ч үзэж хараагүй. Зөвхөн 4 хоног дотроо байжгаад хамаг мөнгө дуусгаад тэр хүн одоо ингээд явж байгаа байхгүй юу? Тэгэхээр тийм тохиолдол маш их байгаа шүү дээ. Энэ бол хальж чадахгүй, онгоцонд багтахгүй. Тэрийг тэгээ одоо нөгөө Монголд байгаа хүмүүс эсвэл нөгөө юу гэдгэлээ шийдвэр гаргах хүмүүс нь ойлгодог бол тий. Гэхдээ гол нь тэгээ бас зүгээр тэгээгүй бас тэгээл наан цаанаа бас өгөө аваатай бас юу хүмүүсээ татаал нөгөө мөнгө өгсөнгийн төрүүлж аваад байгаа тохиолдлууд байгааг бол ганц хоёрыг бас энэ үеийн хугацаанд харсан. Яг бол мухаас. Тэр бол одоо бүр айгуу том сэдв байна тий. Тийм. Айгуу тий. Одоо надад айгуу юу санагдсан бол Хүлэгтээ 21 оныг одоо хаана хилээ нэхгүй ч гэдэг юм те тэр мэдээллийг цацна гэдэг өөр айгу тийм одоо 21 он ч эхлэегүй байхад бүхэл бүтэн жилээр нь шийдвэрээ ярьж ийн гэдэг бол амар нөгөө сошиал хэмтгай те сошиалын 2-3 сар гарч байгаа шийдвэр гаргадаг тийм надад болохоор яг манай юу сошиал харж байгаа л за иргэд нэг юм их байгаа маань энд нь таарсан нэг шийдвэр гаргачих гэдэг байгаа шиг санагдаад байдаг. Тэгтээ мэдгүй л те. Зүгээр л тэгж харагддаг байгаа юм те. За. Нэг тиймэрхүү байна тийм ээ. За тэгэхэд нэрээ Вен хотод амьдардаг штэ. Тэрийг хэлэг юм. Тийм Венд амьдардаг. Вен бол үнэхээр гоё хот. Заавал ирж үзэх ёстой хот гэж боддог. Тэгээ ирээ заавал музейгээр нь би амар хацтай нөгөө промошн хийж байхдаа энэ олон музейн дотор би ажиллаж үзсэн байхгүй юу? Нөгөө за промошн хийн тэгээ кетеринг хийх аль нь ч байсан хамаагүй юу ингээд нөгөө музейн дотор ингээд амар гоё ажиллах боломжууд олдчихсэн. Тэгээд нөгөө Ланген нахт музей гэдэг штэ тий. Тэрнгээр би бүр нөгөө натур historian музей дотор бараг л ганцаараа шахуу тэр дээвэр дээр нь жаргаж үзсэн амар гоё. Яг орой болсон тэр чинь их гоё дулаахан байдаг. Тэгээд хүмүүс ингээд нөгөө цаг нэг юм нөгөө курс орж ирээл нөгөө тэр нэг юм аперитив уугаад гарч байгаа байхгүй нэг юм гитхын бэлт уух юм бэлтцэн. Тэгэл тэрийн сайхан ингээд бүглөгийг тайлж өгчөөл. Тэгэл тэр дээвэр дээгүүр чинь холхиол амар гоё. Тэгэл ер нь л ажил болгоно л өөр ингэсэн гоё даваа талуудтай байдаг. Тэгээд зөөгч хийж байхдаа бас маш олон архитекторуудын юм нөгөө юу тэнгэрийн материал шалгаж байхад нь би хажууд ингээд зөөгч хийгээд явж исэн ч тохиол байгаа. Тэгээд хавлаа хажууд нь кофег нь барьчаад эднэр яг яаж хийгээд ингээд сонсч исэн ч тохиолдод байгаа. Тэгээд янз бүрийн гоё хурал семинараас нь очиод ийм архитектурууд ийм гоё ном дэвтэр тарааж байхад нь очиод нөгөө зөөгчүүд нь ч гэсэн нөгөө авчиж болдог. Нөгөө илүүдлүүдийн тэг аваад ингээд гоё брошюрын уншаад ингээд явж исэн ч тохиол байгаа. Тэгэхээр ер нь бол ямар ч мэргэжлээс сурах юм бол байдаг. Авааштай юм байдаг. Гэхдээ бас өөрийгөө ирсэн бол жоохон цензураа жоохон өндөр тавих хэрэгтэй юм шиг надад санагдаад байдаг. Ирээл за би хэлгүй юм чинь ингээл за айл ингээл яачих. За би хэлгүй юм чинь ингээл байгаадаа л ингэчий гэдэг бол буруу. Тийм чи ханга хэрвээ ингээ Монгол улсын бүхэл их сургуулийг төгсөөд ирсэн хүн байж тээ. Тийм ирсэн болвол наандчил
одоо би боддоо шүү дээ. Би л ингээд гайгүй хилээ сайжруулчих юм бол надад л математикийн нах хэлбэ өгөхөд бол надад бол асуудал байгаа байхгүй юу? Би ингээд миний дадаж хэлэх юм бол монголчуудынхаа хүүхдүүдэд ч гэсэн нах хэлбэ өгч л байсан зүгээр үнгүүл дээ. Зүгээр тэгээ ингээд хэрвээ чи ямар нэг юм сайн чаддаг бол тухайн зүйлээ чи хаач борлуулж чадах байхгүй юу? Тэгэхээр өөрийгөө жоохон ингээд үнэлээд байх хэрэгтэй. Хизээч ингээд за би Монголоос ирсэн чи одоохондоо хэл муу юм чи ингэж болохгүй. Ер нь бол хэл муу байсан ч гэсэн л жоохон өндөр цензурыг тавиад ядаж дунд дээр нь бууштай. Тиймээс тэгж л боддог. Ер нь би тэгж л бодсоо л ирсэн. За ингэж бодсон учраас бас энэ олон зүйлийг амжуулаад олон салбарт бас туршлага хөрвүүлүүлээд явж байгаа юм байна тийм үү? Одоо мэдгүй тийм л ахтаа. Гэтэ ингэж би бодож байна. Ганцаараа бас биш ээ. Одоо ингээл манай гэрт маань ганцхан одоо эмээ маань үлдсэн байгаа. Тэгээ эмээ маань ганцаараа амьдарч байгаа. Тэгэхэд одоо манай ар гэрийн хүн тий нөхөр маань ингээл тэнд ингээл намаа сэтгэл амар байлгад одоо тэнд ингээд эмээг маань кэрлэл тий тэгээд тэгж байгаа учраас би энд ингээд амар гой сэтгэл амар байгаад байгаа. Тал талаас ирээд бүгдөө хажууд суугаад өөрөөсөө юм хийгээд ингээд нөгөө төвлөрөөд ингээд бөөнөрөө бэлддэг ч гэдэг юм уу тий. Ер нь ингээд нэг гоё олон хүмүүсийн дэмэнд л айгуу. Тийм болохоор Монгол гадаад ирчээд Монгол хүмүүсийг бас нэг тийм яг ихлэ хилээ сурталгаад идэм бас гэхдээ нөгөө монголчуудтайгаа ингээд дэмэндээ гоё ингээд өсөө явж бас болно гэж боддог шүү. Эцөө. За би энэ дээрээ амар гоё найзуудтай болсон байхгүй юу? Тийм болохоор би яг тэгж хэлж боддог. Тийм байна. Ер нь яг эсвэл нөгөө уулзаж учирсан хүмүүсээс туршлагаасаа бол тийм үү хүмүүс янз зарим нь бол зүгтаагаад ч юм уу те байхаж байдаг шүү. Тэгвэл нөгөө хүн өөрөө зөв байх юм. Миний бодлоор тийж боддог. Хүн өөрөө зөв байх юм бол чамайг эргээгээл зөв хүмүүс л хүрээлээ шүү дээ тий. Тэгээд би одоо жишээлх юм бол Монголд би одоо хүртэл алкогол хэрэглэдэг. Тэгээд би Монголд байхдаа миний хүрээл дотор алкогол хэрэглэдэг миний хажууд арх удаг найз нэгч байгаагүй. Би энд ирэл анх удаага алкогол хэрэглэдэг хүмүүсийн тухай түүх сонсч үзэж байгаа байхгүй юу? Жишээлх юм бол тэгэхээр ер нь бол хүн ингээд өөрөө жоохон зөв байх юм бол өөрөө ингээд зөв газаараа яваад идэм болов гэж би бодоод жоохон зөв сэтгэлтэй зөв хүн гэж боддог. За. Баярлалаа. Багал юм ярьлаа. Ер нь багал юм ярьсан. Тий. Тэгээд зөв бодолтой өөрийнхөө хэмжээг голохгүй гэдэг юм лээ. Нөгөө юугаа зөв тогтоогоод байх юм бол цэцгүй гэсэн үгээр хоёлаа энэ дугаараа өндөрлөө. Тэгээд урлаг хүлээж авч ирсэнд баярлалаа. Коронавигоос болоод тий одоо бас манай вент бол эсвэл Австрали улсад ер нь бол хамаагүй уулзалтахыг ч юм уу тий одоо юу хоригдсан байгаа. Нэг л өөр нэг айлынхтай л уулзах. Хоёр хүн л хоёр хаус хаалтал уулзах болсон байгаа шүү дээ тий. Өрөм гаргасан байгаа. За тэгээд тэрний шалтгаанаар хэдийгээр вент амьдардаг ч гэсэн Skype-аар хийхэр болсон байгаа тий. Баярлалаа. Урьж оролцуулсан баярлалаа. Тэгээ бүгдөө маска сайн зүгээд гараа сайн угаагаад тэгээ ер нь жоохон томатой сахилга баттай байцгаая л гэж хэлээ дээ. Тэгэхээр нөгөө эрс нэм болох хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ тий. Болон бишээ бүгдээрээ хэлж байгаа. Зааж байгаа бүхний биелүүлэх хэрэгтэй, дагах хэрэгтэй. Тэгээд чамд мастерын ажилтнаа дахиад амжилт хүсье. Тэгээд номонд нь бас одоо орчуулгад нь амжилт хүсье. Өрөм бас сайхан болох. гэж найдаж байна. За тэгээд манай бол бас сошиал дэмос нэг онлайн бол аяга олон өөрийн гэсэн зүйлтэй. Тэгэхээр тэр болгоныг бас сонирхож байгаа хүмүүс байвал. За. Баярлалаа. Подкаст амжилт хүсье тий.